Бажалтын шинэхэн дугаар та бүхэнд хүргэж байна. За бид Лос Анжелес хотоос энэ удаагийн дугаараа бэлтгэн хүргэж байгаа. Тэгээд Лос Анжелес хотын энэ удаад яг дүүрэг нь Холливуд. Лос Анжелес хотын Холливуд дүүргээс за тэгээд TU Cafe Home гэж шинэхэн нэгдсэн кофе шопоос монголчуудын маань, монгол залуучуудын маань, монгол гэр бүлийн маань нээсэн кофе шопоос шинэ дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд манай өнөөдрийн дугаарын зочноор за одоо юу гэж хэлцүүлэх вэ? Олон нэртэй дээ наача. За Монгол улсын гэл. Монгол улсын фанк бит хамтгийн дуучин гэл юм шүү дээ. За ер нь бол од маань Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдраад баг 20 жилд өгч байгаа. 18 жил. Тийм учраас ер нь бол нөгөө сүүлийн үед хүмүүс Game Point podcast-ыг хөтлөгч гэдгээр нийлээд мэдэх баг. За угтаа бол энэ хүн маань урлагийн хүн. Тэгээд Funk Beat хамтлагийн гишүүн од энэ удаагийн дугаараа маань оролцож байгаа. Тэгээд урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн баярлаа. Баярлаа. Наа оролцуулж байгаад баярлаа. Нийт төрөөр зүгээр юм даа. Бидний сүүлийн үед манай бодлогочин яаж баг үзүүлэх үгээд нэвтрүүлгүүдэд тэндээ анхаарч хийгээд байгаа. Тэгээ энэ нэвтрүүлэг айгүй баг үзэх баха. За. Ажил амьдрал хэрвээ Америк орноор сонь сайх юм байна. Дэжүү. Тэгээд Америк орноор сонь сайх их тэгээд одоо ярианд бол зөндөө гарах бах те. 18 жил амьдарчлаа. Бас л нэлийн илэнсэн гэдэг чинь тий. Энэ амьдралын баг талны өнгөрөх гэдэг шүү одоо баг. За тал чарав шээ. Тал дээр хаад дүүр нас нэмнэ. Яг гоо тийм нэр тийм 18 19 жил гэдэг чинь нэр яг тал нь өнгөрчихөж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ер нь бол баг Америкчсан байгаа даа. Эсвэл Монгол хэвээр яваад байна уу? Монгол байлгүй л. Талын Монгол захиад байдгаас харахад бол ер нь Монгол хэвээр л байгаа даа тийм. Талын Монгол захиад байна уу? Талын Монгол хин ирж байгаа байлаа. Гэхдээ нэг жил одоо удацсан л угаас удацсан. Гэхдээ яг харахаар бол амар удаан өнгөрч амьддаг талыг өнгөрч. Яг юу хийж бүтээ. Яг авчихж байна. Яг амьдж болно. Яг юу хийж бүтээ. Яг бүтээсэн юм юу вэ нэг одоо? Яг одоохондоо энийг бүтээчлээ гэсэн юм аа. Нэг коллеж төгслөө. Тэгэл ажиллаад амьдрал явж байна. Одоо маань яг энэ ямар ажил хийж байна? Би тракны бизнест ажиллаж байгаа. Тэгээ манай компани хийхдээ нөгөө машин зүүдэг. Тэгээ машин барихаас бусдыг хийж байна да. Машин барихаас бусдыг. Ер нь бол одоо жишээ нь тракны бизнес миний ойлгож байгаа монголчуудын хамгийн их хийдэг ажлуудын нэг. Дээрэс нь их сургуулийн дипломгүйгээр хамгийн их орлого олох боломжтой ажил юм байна гэж үнэн үү? Үнэн. Ер нь бол тийм. Ер нь угаасаа Америкч угаасаа нөгөө юу гэдэг логистикийн бизнест одоо хэрвээ жолоочлох юм бол ямар нэгэн нөгөө юу шаардлагагүй шүү дээ. Дээд диплом одоо юу гэдэг диплом дээр боловч шаардлагагүй. Тэгээд хэрэггүй мүү? Тэрэггүй. Тэгээд хоёрыг авчих юмсан. Авж байгаа зал нь нэлээд өндөр. Одоо дээд дипломтой одоо сайн ажил одоо хийдэг хүмүүсийн олдог мөнгийг олдог аахгүй. Гэхдээ айгүй хэцүү ажил. Айгүй их зөөлөн шаардна. Тийм бах тийм. Хүмүүс айгүй олон цагаар явж байгаа, өдөр хоногоор явж байгаа, олон цаг машин бариад ингэж явна. Тэгээд бидний одоо манай компани хийдэг одоо машин ингэж зөөдөг юу чинь өөрсдөө ингэж ачаагаа өөрсдөө ингэж ачаан дээр гаргадаг байхгүй чиргүүлэн дээр. Бусад бол нөгөө юу гэдэг хөрөгчтэй ч юм уу юу чинь хүн ингэ хийгдэгчдэг ачаад өгчдөг. Тэдрөө зүгээр парклал болоо тэгэл жододод явчихна. Харин машин ч айгүй хэцүү. Бүх юм өөр хийдэг. Энэ трак барьж байгаа хүн бол гэр бүлтэй байна гэдэг үл хэцүү юм дээ. Үгүй нэг бас салхаар үстэй л гэж байхгүй. Ер нь бол зүгээр хараар утгад чи баг тэнд л амьдрал өнгөрүүлж чи жоохон цагаанаар боддоо. Ямар муухай хараар боддоо. За хамгийн цагаанаар Монголд байгаа Америкт амьдарч байгаа маш олон бүр мянган гэж тракны жолоочтой гэр бүл байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Бисээ хийж байгаа дурыг хитрхи удаан тэндээ ингээд баг жилийн хэдэн сарнд их хүн хийвэл айгүй их л явах хэрэгтэй болно зүг үстэй. Баяр тийм. Юу нь зөдөө шаардна гэдэг чинь тэр одоо гэр бүлтэй хүн байлаа гэхэд тэр жирийн гэр бүлээс шал ондоо динамиктэй гэр бүл гарч ирж шүү дээ. 7 хоног уулзахгүй байж байгаа хурж ирээ 7 хоног уулзаа дахиад 7 хоног уулзахгүй ч гэдэг юм. Одоо нөгөө Монгол уурхаад хүмүүс тэгж ажилладаг гэдэг байна шүү дээ. Нэг ингэж явж ирчээ буцаад. Ер нь бол тиймэрхүү 14 хоног гэж тиймэрхүү л. Тэгвэл зүгээр нормал гэр бүлтэй адилхан динамиктэй юу биш амьдрал биш шүү дээ. За энэ нэг талын нөгөө золиос нэмж нөгөө талаар автомашин барьж том тийм барьж гэдэг чинь хэд маш том хариуцлага
маш их хариуцлага, маш их бас эрсдэл тагчаад юм уу? Тий. Ер нь эрсдэл их гарах уу? Зөндөө. Тэгээд чинь ачаад одоо ачаа явж байгаа ачаагаа гимтэж яхаас одоо эхлүүлээл зөндөө юм байна. Тэгээд янз бүрийн сторинууд байд юм амар сторинууд байд ш. Тэрийг бол яг ингээд жолоо барьдаг жолооч хүмүүрэл ярих бол би одоо ярих нь бол утгагүй. Чи яг энэ 18 жилийн өмнө ирсэн шүү дээ. Ирээд хамгийн түрүүнд хийсэн ажил яг юу байсан бэ? Хамгийн түрүүнд би Valley Park гэж яддаг шүү дээ. Аа тий. Хүмүүсийн одоо ресторан ч юм уу буудал дээр ингээд машин. Тэгэх чи би яг дөнгөж коллежд орчоод part time хийдэг гэсэн. Тэгээд хүмүүсийн машин парклж өгдөг. Тийм ажил хийсэн. Би ерөөсөй хоёр л ажил хийсэн. Ерөөсөй би тийм ажил хийж аваад сургууль төгснөө дараа одоо хийж байгаа ажлаа тэгээд өөр ажил хийж. Энэ ажил бол аягүй удаж байгаа шүү дээ. Бас хийгээд 10 гаруй жил болчихлоо. Нэг ажлаас. Цалин. Чи удахгүй нэ дуулахаас. Тийм ээ, тийм. Цалин сайтай. За, манай влогийн ивент чинь одоо Ultra гэдэг Монголд шинээр одоо гарсан машин ер нь Америкт угаасаа пивний соёл бол бас өндөр байна шүү дээ. Өндөр. Тэгээд зөөлөн, хатуу, хар, бор шар гэж явж байгаа. Энэ одоо зөөлөн сүмд одоо шараар таалдаг хүмүүс зөрөөс юм шинэ бүтээгдэхүүнийг манай Single брэнд маань гаргасан байна. Тэгэхээр манай логийн ивент-ээр яаж байгаа ууж болно. Маш ажилтай. Ууж байж болно. Би ч чамд хэлээд байгаа хөө нөгөө чи нөгөө талын муулга захиад идэгсэн шүү дээ. Хаяа сингүр гэдэг чинь шингэм гэдэг. Дараа тэгнэ. Дараа тэгнэ. За угаасаа Америкийн ажиллаж амьдрах тухайд хангалттай байна. Гэхдээ од гэж яг хийм бэ? Ер нь одоо Funkbeat гэдэг хамтлагийн од гэж танилцуулж байгаа нь учиртай байхгүй яа гэх юм бол Funkbeat гэдэг чинь 2000 оны дунд үеэр яг юм залуучуудын бас ингээд цоошин нэг тийм хамтлаг болж гадсан. Одоо чинь талигаас далаагийн давтагдшгүй тэр зүйл. За тэгээд нөгөө хайртай юу гэдэг дуу клиптэйгээ зүгээр л зурагтаар кабель телевизээр өдөржингөө явдаг үе байсан баг. Тэгэхээр чи ер нь хизэнээс уралдаа холбогдож эхлэх гэдгээс л ярьж эхлэв да. Би чинь Funkbeat-ээс мөнхөр байсан шүү дээ. Тийм. Сайн ярьдаг. Тийм шүү дээ. Тэгсэн айгүй их ирснээс гисэн би чинь 8 дугаар байх та. Мөнхөр эпизод чинь бид бүгдээр нэг төмөс амх. Тэгээд бүгдээр манай 20-ыг төгссөн байх та. Би тэгээд стил 8 дугаар ингээд бааш бацаа. Тэгээд тэний хамтлагт ороод 2 жил болоод яг 10 төгсдөг жилээ гарсан. Яагаад гэсэн хичээл хийх болчихсон. Наа. Аюу их нөгөө ийш тийшээ явна тэгэл мэдхээр далиндуулаад нөгөө хамтлаг гээл далиндуулаад хичээл хийх бол баг 10 төгсөхгүй болох дээр тулаад тэгээд гарсан. Тэгээд за дахиж юу яах вэ гэд хичээлээ бодъё гэд тэгээд би чинь мууш орсон юм. Муусын мэд компьютерийн сургуульд орсон. Тэгээд талигаас өмнө танилцсан байсан л да. Тэгээд талигаас дахиж тэгээд тэгсэн чи талигаа чи юу гэж би чи фри эйжент болцсон. Фри эйжент болцсон чи бас хөөрхөн хамтлагууд над руу залгаад байна шүү дээ. Тэгээд тэгсэн чи талигаас тарлаа чи юу гэж ингэж тэгсэн чинь би юу их ингэж сургуультай явбал ингэж байж байна. Тэгээд тэгсэн чи нэг хамтлагт орчих гэ. Ямар хамтлаг ингэж тэгсэн чинь хар сүлдэг хамтлаг. Одоо улсын хурлын дарга хүчирлийн хамтлаг. Тэгээ за үзье ер нь үзье юм хийгээд үзье. Уусаа би тэгээд тийм солтцсон шээ. Тэгээ юм хийгээ үзье гэсэн чинь учирч амар завгүй. 2 сургууль сурдаг. Тэр чинь багшийн дээр тэгээд гэсэн их цэцгтаа сурдаг ч л амар бизи. Юу дуу их. Тэгээ би за энэчээс болохгүй мэн уусаа ингээд тэгээ эдгээр ингээ юм хийхгүй мэн гэсэн чинь за манай хамтлагт ор гэдэг. Тэгээд тэр чинь дүгэж Funkbeat байгуулагчаад бурхан гээ клип бидэг штэ. Бурхан гээ клипийг хийцэн байжсэн. Тэгээ яг хайртай юу хийхээс өмнө тэгээд нам авчихсан. Тэгээ бид нэр гуруулаа эхэлчихсэн. Дөрвөлээ эхэлчихсэн. Бурхан гэдэг клип чинь тэр чинь бөөнж байгаа шүү дээ. Тийм бөөнж. Тэгээ чамаа ороход бөөнж байхгүй болсон. Тий. Хайцсан байсан. Бөөнж чинь солонгос явсан ч үү. Тийм. Тэгэхээр яг тэднийх дээр нэг гişүн суларч таарад чи фрэгэн толж таарад. Тий. Яг тэгэл авчихсан. Үнэхээр бас гарах тухайгаа яаж нөгөө хэлчихсэн юм. Эсвэл шууд ингээд гэртээ ороод бүгд 2 жил болчиход одоо. Одоо 2 жил чад яг юу гэж хэлсэн юм.
Би гарлаад гिचсэн. Тэр чинь бас зөндөө юм босоод ир дундурч. Би чинь нөгөө жоохон 8 дугаар ингээ хөвгт. Тэд чинь ингээд ойтон болцсон. Тэгээ би ингээд яг ингээд гадуур хатаадсан байхгүй жоохон хөвгт. Яг тийм бах тий. Энд чинь шоуд ш муудад баг жойноос жаам шүү дээ. тий. Энд чинь шоуд ш муудад явгоос би чинь болохгүй. Яг ингээд салангад байгаадсан байхгүй. Тэгээд угаасаа гарсан. Нэг үгээр чи уухс уулахгүй л юм биш үү ерөөсөө. Ер нь л нэг тиймэрхүү л. Ер нь тэгээд ингээ хамгийн энгийн хэлээр чи жигдсэн л биш тий. Ер нь бол тэгсэн. Гэхдээ жигдсэн ч бас аашаач юм. Ингээ муухай тий. Өглөө амар олон юм жигдсэн. Уусаа тэгээд тэр чи ингээд охтууд шуудан заяа. Тэр чи нөгөө охтууд чинь жоог хүүхдийг наваа тоохгүй шүү авч хэлцэхгүй шүү дээ. Тэгээд чи болохоор аниа нарыг гусчих гэдэг. Гусчаад явахтай бас тийч. Бас шоундос орцмоор л байсан. Орцмоор л байгаа. Аниа 2-3 насны аниа амар харагдаж байгаа чи. Хүүх гэдэг. За бараа манай энэ Tea Home Cafe-ийн хоёр маань энэ цаг өстө төрөлөөр гаргах юм. Ихтэй яг нэр энэ ТV-ийн энэ сая харлаа төр дүрийн цай гэж шүү дээ. Одоо энэ сая чи хийж өгсөн цай чи энэ бол янзтай. ханиадны цай гэж юм. 2 жил гэдэг чинь бол бас бага хугацаа биш үү те. Тийм шүү дээ. Тэр чинь мөнхөр явж бас тэр үедээ бас дийлцэн яг үеийнхнийг бол дийлцэн байлдаа. амар л шүү дээ. Үүсээ байх уу юу? Тэг үүсэ байсан. Бид чинь зургуулаа байсан. Тэгээ би хэлж гараа тэгээд тэр тавуулаа. Бас яг гардаг мөчлөг яг ингэж таарсан. Бид чинь ямар ч альбом байхгүй, CD байхгүй. Тэгээ яг мичид дээр би мичид гэж санаж байна. Мичид дээр яг CD-ний юу хэлчихсэн байхгүй. Тэгээ би орчоод тэрэнд орчоо гарах юм бол дутуугүй шүү дээ. Тэгээ за энэс нь өмнө том ажил эхлэхээс өмнө гарыг тэгээ арчсан. Мөнхөрипээс. Бас угаасаа гарыг бодсон байсан. Тий. Бас итгэвтэй. Тийм нэг тийм болчихсон. Яшигш хотоор нэг хотод нь ч намаадад дээр болчих юм. Тэ. Тэгээд за талигч далаа бол баж одоо за би бол сонсогч хүн те. Одоо хоёр бол урлагт байсан юм шиг. Гэхдээ давтагдшгүй нэг тийм уран бүтээлч байсан байхгүй. Тэгээ харамсалтай үйл явдлаар тийм олон уран бүтээлээ төлөвлөж чадаагүй. Далаа ер нь за ер нь танаа фанк бит хамтлаг ер нь ямар хамтлаг байсан ер нь фанк бидийнхаа түүхээс одоо уулзсан. Маа далаач дарахных. Тэгээ дарханднаас хотод орж ирчээд суйст ороод тэгээд ерөөсөө хамтлаг байгаад шийдээ. Тэгээд манай галаа гэж залуудаг. Галаа тэр хоёр юм бол тэр хамтлаг байгуулсан. За. Тэгээд урд нь бол фанк битээс аягүй олон хүмүүс орж гараад тэгээд явсаар байгаад ер нь бол бид гурав тэр нөө хайртай яваас хойш тэгж авчихсан байхгүй. Тэгээд далаа жүжигчин ер нь бол артист гэж ямар хүн байхыг гол одоо ямар хүн байдیں۔ Те яг тийм л хүн байсан. Миний бодлоор. Тэгээд дуулчдаг, бүжиглчдэг, жүжиглчдэг төрөл бүрийн авьяастай. Амар би бол Монгол гац хүн байсан л гэж боддоо шин. Яг одоо. Гац гэдэг нь яг далаа шиг тийм артист бол Монгол байхгүй. Ер нь тэгээд нөгөө одоо чи ингээд нөгөө хүүхд нас ярьдэн шүү дээ. 10 жилийн сургууль болохоор 20 юм уу? 20 тий? Төмөц зам 20. Төмөц 20. За тэгээд фанк битийн талаар ярьж байгаа чи буцаа 10 жил. би нөгөө өвшөөр нөгөө яг тэрнээс явна л да. Зүгээр юм. Тэгвэл чи ер нь хэр цаг Фанк байж да. Фанк бит хамтлаг нийт хэдэн дуутайгаар чи нэшээ хийжэрсэн юм. Би 8 онд ирсэн. Фанк бит 6-нд бид нэг альбом гаргасан. 16 дууд. 17 очлоо. Тэгээ тэрнээс гадна CD-нд орог хийдэн дуу бас 20 гаруй дуу байсан биз. Тэгээд чамаг наашаа ирэхэд фанк бит байсан байгаагүй байх болсон байсан. Ямар хөдөлтөөс. Юу нь бол ингэсэн. Бид нар чи ингээд талигачтай ингэж явж байгаа. Талигач хамтлагаас гараа ганцаараа уран бүтээл хийнэ гэдэг. Тэгээд тэр хүртэл зүгээр байсан. Тэгээд талигач өнгөрөөл тэгээд ер нь бол бүх юм нэг тийм юг болчихсон шүү дээ. Нэг одоо юу гэдэг нэг явах нэг хүсэл зориг болчихсон. Тэгээд бүгдээрээ манай талаас чинь дөнгөж одоо тэр чинь амьдрал төл тавиад эхнээсээ хүүхдтэй болоод эхнэртэй болоод тэгээд нэг фокус нь өөрчлөгдсөн. Урлагчин нэг номерт биш 2 3 дахь болоод ирэхээр тэгэл уус урлагийг чинь яг уран бүтээлч хүн чинь яг ингээл тэг нэгт тавьж ижил хийхгүй бол
2 дахь 3 дахь асуудлаараа хийж болохгүй байхгүй юу? Би бол тийж ойлгодог. Тэгээ уусаа бидний хувьд бол 2 дахь 3 дахь асуудал болчоор чинь тэр цаашаа явах болчихж байгаа юм. Тэгээд угаасаа why хэд он орсон юм? Why 2006 шүү. 2006. Тий. Тэгээ би Тэгэхээр чинь ус гарцсан мэс тавтаасаа тий. Далаа яг дөнгөж гарчаад байна. Тий. Why дээр байдгүй шүү дээ. Байдгүй л. Тийм шүү дээ. Тэр нэг хайртай үед манайхаар нөгөө 2 нанд орж ирсэн л да. Мангартуулаад. Та 2 нандад клипийн тоглолт ингэж дуудна гэдэг жисэн чинь нэг өдөр гинт продюсер гараад ирсэн гэж ярьдаг юм байлээ. Тэр яг юу болсон? Тэр клип юу яаж бүтсэн? Айгу бэлдээ байжсэн гэж хэлсэн шүү. 2 нандад биш ягаад продюсерыг тоглолцсон юм? Тэр бол за би одоо байхгүй багт нь ярихаар гэсэн гэхдээ талигач нь санаасан. Уусаа ингэж хүний attention татах нь хамгийн гол нь ш. Тэгээд ингэж attention татъя. Тэгээд тухайн үед продюсерын гэсэн number 1 модель байл шүү дээ. Тэ. Ангийнх нөхөн. Тэ ангийнх нөхөн. Тэгээд чинь нэг анги. Тэгээд пүүжийг тоглуулчихад яа чинь ингээд. Уул нь зүгээр тоглуулах гэсэн. Тэгээд тэгсэн чинь сүүлдээ яг ингээд дуулж байгаа юм шиг болоо авчихсан. Тэгээд яагаад тухайн үед яагаад ч тэр гэж өөрчлөгдсөн. Чи юу тэгэхээр тэгээд гэсэн юм л үгүй гэж хэлээг үстэй тийм. Би чинь тэнд чинь ямар ч санаа өөх ямар ч юу байхгүй биш дөнгөж хамтлагт орсон. Сантик код. Тэр яг ингээд үсэх юм бол шүү дээ. Хайртай дээр би дуулдаг шүү дээ. Дуулдаг. Тий. Би чи дөнгөж орсон байсан юм чинь. Тэмдэг ороод гэх. Харин тий. Тэгэл. Бас мөн бажаалт ивент тэтгэгчээр Magnets Direct ажиллаж байгаа. Тэгээд яадаг гэхээр ер нь стресс тэгэхээр ядархаар магнуудыг энэ нь юу гэхээр стресс багасгах нь булчин амраана. Нойрны чанарыг сайжруулна гэдээ маш олон давуу талтай. Хүн ер нь нойр бүтэн байж иж сайн эрүүл байдаг. Сүүлийн 2 хоног миний хажууд нэг үйлдвэрийн яндан 10 ажилтнтайгаа шинжэнгөө алхнүүдэд унтуулахгүй байгаа. Тэр үйлдвэрлэгч нь одоо ингээд тэр цаана болонд нэг хүн суугаад байна. Унтмаар байна бат ишгээ. Биеийн хүчнийхээ тажаалал хөдөлгөөний үед хүн хөлсөөрөө магнигаа алддаг. Тиймээс булчин өвдөх ядрах шинжтэндгүүд илэрнэ. Ус хүүгэрүүдэг магнез дэрэгт алжаал ядрааг бууруулж эрч хүчийг бэлгэлнэ. Та ихтэй хамтлагаар ер нь яг бүх хамтлагууд салахгүй байдаг л да. Та юу хийх салахгүйсэн бэ? Фанк бит бол гайгүй шүү. Айгуу томото. Айгуу томото шүү дээ. Мөнхөр бол онда бүр яг эсрэгээр. Айгуу салахгүй. Өөсөө манай хамтлагийнхан чинь ер нь өөсөө характер нь өөсөө тийм. Галаач нь айгуу дарахан. Талигач чинь бүр ууж иддэг, тамхи мэнх янз бүрийн тийм илдэг зуршилгүй юм байсан шүү дээ. Тийм. Тий. Өөсөө тамхи хэрэгнээс хол. За баг хамгийн галзуу би байсан юм одоо. Арахгүй мөнхнээ бас ирсэн юм чи тий. Сөрн ондоо галзуу тавьчихсан. Тийм яриад шүү. Баг би л амар тий. Тий. Байсан тийм. Суур айгуу сайтай. Тэгвэл тий юу далаа малаа идэх чи бидний суур айгуу өөр. Арх марк уудахгүй тавьчих дгүү тий. Тийм. Бид чи бас нэг тийм нэг юм хүмүүжлтэй хүүхдүүд байлаа шүү дээ одоо. Тий. Айгуу тий. Одоо харалт одоо болт ингээд яг хүмүүжлэлт ивэрэ байгаад байгаа байхгүй би. Тэгэхээр суур хүмүүжлэлийг чухал юм байна гэж хэлэх гэсэн ялтаа. За тийм байна. Тийм. Тэрийг хэлэх гэсэн. Чи бол чамтай би ярихгүй шүү дээ чи үгүйс суур хүмүүжил. Лаки дүү хүмүүжлэлтэй хүмүүсүүд угаасаа л тэгэл лаки. Яг ингэ хэлсэн чинь биний суур хүмүүжлийн талаарх ойлголт ингээд буруу юм шиг. Би эндүрж явсан юм шиг санагдав. За энийг дараа яриа. Энэ өөр асуудал. Тэр суур хүмүүжлийг хондоо байсан юм байна. Тийм ээ өөр. Чиний за яг. Гэтэ нөгөө яг үндсэн асуудууд байдаг л да. Үндсэн асуудал чамаас асууд хэрэггүй л гэж бодож байна л да. Бид нар бол амар хамгийн манай баажилтаж чухал асуудууд байдаг шүү дээ. Хамгийн чухал тайл яасыг асуудалд явсан байдаг. Тэгэхээр тэр бол нэг тийм чухал биш юм шиг байна. Ахмад нөгөө Америкт ирлээ. За тэгээд ирлээ. Нөгөө ирлээ. Гэхдээ тэгээд нөгөө талигч өнгөрөөд угаасаа тэрнээс хойш Y гараад Y гарсан тийм. Тэгээд нэг Y гэдэгт сайн явсан доо тийм. Тэр явсан шүү дээ. Сайн. Тэгтээ юм тэрнээс хойш нэг удаагүй юм биш тийм. Тэгэл үрдсэн юм биш тийм. Би байж яагаад гинт ирэхээр болсон Америк руу. Хөрөг баяжаар sorry наадах асуултанд дараа нэг продюсер гэсэн чинь продюсер нь 24 дэх сургууль зорддог гэсэн байхгүй. За манайх 11 дэх сургуульч яг нөгөө 24 дэх сургуулиас нэг автобусны буудлыг наан байдаг гэсэн байхгүй. Тэгэд яг нэг өдөр хичээл дараад чинь 13 цагт төлөө 12:50 үед хичээл дараад яг автобусын цуугаа явдаг. Тэгээд
баг нөгөө нэг процессорын чинь ингээд тэр үедээ ингээд загвар өмсгөж ингээд тодроод эхэлсэн мэт. Тэгээд тэр үед машин чинаар явна маун 10 жилийн хүүхдүүд машинаар хөрвүүлнэ гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Хотын гудамжааш тийм их машин байгуу. Гэхдээ процессорынтэй автобусанд банк дайралдаг гэсэн. Сүүлдээ нөгөө хамт явдаг нөгөө 14 сургуулийн гарч процессор гарах гэж автобусаа шалгаж орж бурдаг болсон. Ингэдэг л байсан. Яалч гэхээр угаасаа бидний үеэс угаасаа л багасаа тодтсон супер модель л та. Тэгээд үнэ. Гэхдээ хэрвээ ингэ бодож байгаа. За 28-д бол одоо ч миний сонсох туртай хамтлаг супер хоолой. Үнэхээр тэр хоёрын хоолой салгалт мэдрэмжүүд баж тий. Тэгээд супер тий. Гэхдээ магадгүй процессорын чиг клипэнд тоглосон угаасаа л тэр бүр 100% амжилтын үндэс авах тий. Тий, тэр шиг хүмүүсийн attention амар төстэй. Процессорын жингээс бол. Тэгээд дуунч гоё тоо шүү үнэхээр. Тий. Хөөш. Тэгээд асуулт өөрчлөлт. Тэг нөгөө баярлалаа төвшүүлж байна. Баярлалаа. Тий. Өнөөдрийг хэдэн дугаар. За тэр яах. Хөөш. Яагаад Америк хэл болцсон юм? Тэгээд би чинь юу яа сурах гэж бодоод би ерөөсөө ер нь бол дуртай мэргэжил бол хөгжим бохгүй болно. Би болно саунд инженер, аудио инженер болох амар мөрөлдөлтэй байсан. Мөрөлдөлтэй байсан. Би нөгөө хамтлаг модлог гэж явж явах хугацаанд ер нь тийм юу олоод авцсан. Тэгээ би ерөөсөө яг дуртай юмараа сурч ирсэн удаа байхгүй байхгүй. Ерөөсөө багасаа л аав ээж ерөөсөө урлаг спорт явахгүй шүү гэж дандаа мет компьютерээр нүдүүлсээр бод. Тэгээд нэг хэсэг студид ажилласан биш нэг Max Music студид одоо сүнсний лого ах юм. Би туслах ассистент юу инженер хийгээд тэгтээ би ер нь гадагшаа сурыг ер нь инженерээр сурах гэж би бодоод тэгээд уус хамтлагч ингээд явах болчлоо. Ер нь тэгээд боловсрал гэдэг чинь юу л тээ. Тэгээ нэг боловсрал авъя гэж бодвол чийцээ. Боловсролыг заавал Америкаас авах гэж хэн ч юмд юм. Оо миний хамгийн ихний choice чинь юусаа Канада байсан. Энэ чинь аудио нөгөө инженерийн сургууль хайгаад байсан чинь аудио инженер чинь нэг юу вчтэй. Яг нөгөө science degree өгөхгүй bachelor гэж диплом өгдөг ихэнх сургуулиуд ганцхан сургууль Канадад гарч ирээд Calgary-гийн хотод нь тэгээ визэнд ордог байхгүй. Ягт хар даралцахгүй авахгүй наваг авахгүй. Тэгээд тэгсэн чи манай дүү аль хэдийн илээд ирсэн байсан. Тэгээд тэгсэн чи ээж чи 90 тэргээр сурахаар бол илээд дүү чинь байна. Илээ чинь юу лээ те. Америкийн тэ Холливуд тэнд байна. Чи тэнд очиж сурсан дэр юм шиг. Тэгээд наа ийш явуулах. Тэгээд Америк визэнд орсон ч тэгээд гарцсан. Гарцсан юм те. Канада хартаж ус Америк гарт юм байна л гэдэг. Гөө. Харч явахдаа тийм нэг надад өгөөгүй л байхгүй нэг хар дарам маань. За би ч бас чи яг Америкт ирэхэнгүүд чиний нэг хамгийн анхны Америкийг ингээд төсөөж исэн мөрөөдлөө шүү дээ. Илээ өт ирсэн чи хэр өрөөсөн бэ? Шал онд байсан шүү дээ. Би ч амар өндөр байсан гэж бодсон тийм. Кинон дээр гардаг. Кинон дээр гардаг юм аа л бодож байгаа шүү дээ. Тэгээд чи хэзээ өндөр байсан гарч ирэх юм байл гэдсэн үү? Лагер дээр ирсэн шүү дээ. Дандаа навган байсан. Тийм тийм. Ер нь одоо ч гэсэн яг юм те. Яг л нэг баахан намхан газар байшингууд л байгаа гэдэг тийм. Тийм тэгэл анх ирээл өө чи юу лээ гэж боддtiin. Тэгэл уусаа тэгээд дөнгөж ирээд ингээ нөгөө хамаг нөгөө culture shock мокнаас гарах гэсээр л уусаа тэр мэндээ тасчтэй дөө. Ер нь. Тийм. Сая сошиал дээр нөгөө аялаад идэг залууч юм блэ? Мөнх цэлмэг. Мөнх цэлмэг нэг пост тавьснаас болоод ингээд Монголын манай ингээд сошиал ортонд хилцүүлэг өрнөлөө шүү дээ. Тэр нь гадаадад амьдрах гэж ирэх юм бол те мөнгө хийн гэж бити бодож ирэх те. Бити ингэж нөгөө одоо мөнгө хийчээ буцна гэж бодож ирэх. Энэ зогсоо зайгүй ажиллаж морин хомот ажиллаж зүтгэж амьдрын гэж бэлтгэлтэй ирээгээд. Тэг яг энэ талаар одтой би анх танилцаад бид бас энэ талаар нэлээд ярьжсэн. Юу н Америкт ирж амьдрах ямар вэ? Мэдээж хүн болго ингээл асуудаг шүү дээ Монголоос ирсэн хүмүүс. Тэгээ Америкт амьдрах вэ гэж асуусан чинь нод тэгжсэн байхгүй хамгийн. 7 хоног 2-7 хоног сар аялаад ирсэн хүмүүс бүгд амар гоёр хүлээж аваад энэ ч гоё юм байна амьдрал. Гэхдээ тэр бүх юм мартаад зүгээр л бүх одоо хэцүү юмд сэтгэл зүгээ бэлдээд ирэх юм бол Америк welcome гэжсэн байхгүй. Яг тэр шиг чиний тэр welcome to the United States the moment гэх юм уу те тэр хэсэг хугацаа хэр удаан үргэлжлсэн юу ямар байсан амар шүү дээ. Ихэр чанга үстэй. Би чинь баг мөнгөгүй шахаад Америкт бууж байгаа шүү дээ.
Тэгэл ихний 3 сар бол бүр аимшигтай шээ. Бүр хоол идэх ч мөнгөгүй болж байгаа ч сүлдээ. Тэгэл эн чинь нөгөө яг 8 онд ирсэн чинь энд юу болсон нөгөө recession болсон. Эдийн засаг унтсан. Энд чинь бүр бүх ингээд газрууд хаагдтал амар зэ. Ингээд нөгөө дөнгөж наваг ирэхийн сарын өмнө хүмүүс ингээд 2 ажилтай байдаг гэсэн гэж оюутнууд 2 ресторанд ажиллаж мэжилдэг. Тэгээд гисэн чинь яг наваг ирсний дараа бүх ингээд ресторанууд ингээд хаалгаа баг бүгд ажилтгүй болд. Тэгээд яг би тэр үед нэрсээ ажил олдохгүй. Тэгээд ажил олдохгүй болохоор чинь мөнгө байхгүй. Тэгээд мөнгө байхгүй болохоор чинь тэгэл энэ бүх юм байхгүй шүү. Тэгэл надад таньдаг одоо юу гэдэг хамаатан саада юу ч явах манай дүү байгаа. Манай дүү яг адилхан ойлголоо. Тэгэл бүр ингээд яг ингээд бүх юм бодогдтой бил би буцчихъя гэж бодсон. За би ч бас Монголд юу лээ гэж бодоод Би ч фак. энэ чинь тухайн чинь цагийн зээл 8 байсан. $8. Тийм тэг чинь би Max Music-т ажилладаг байхад чинь студийн юу чинь цагийн $25. Тэгээ би чинь бичлэг хийгээр цагийн $5-ыг би авдаг гэсэн байхгүй. Би чинь Монгол $5 цалинтай ажиллаа хайснаа энд ирээд $8 хар ажил хийх гэдэг чинь одоо хүмүүсийн хэлгээр part time тий. Тэр нь олдохгүй байгаад байдаг. Тэнгүүт би чи юу лээ гэж бодоод босчоор санагддаг л ш. Тэгээ яг 3 сарын дараа явж тэгэл хүмүүстэй танилцчаа. Тэгээд connection одоо networking гэдэг чинь амар хэрэгтэй. Тэгээ хүмүүстэй танилцчих гэж нэг ажилд орж байгаа. Тэгээ хамгийн анхны тэр нэг балет паркны ажил тэгээд нэг орой ажилдаг байхгүй би чинь нэг 4-5 цаг ажиллаад тип ми бүх юмаа ингээ оруулаад нэг $80 авт. 80 тэр хавцал нэг $80 авсан чи нэг орой ойлгочихсон чи. Тэгэл ер нь тэрнээс хойш тэгэл гайгсан дөө. Тэгээд тэрнээс хойш цэцэрлээ гэж. Тэгэл цэцэрлээ бас. Тэгээд ер нь бол за ингэж амьдрах юм байна. Ямар ч сан сургуулаа төгсдөл ингэж ажиллах юм байна. Ингэж ийм хэмжээний мөнгө олох юм байна. Тэргээд тийг зарцуулах юм байна гээл. Тэгэл яг ингээл амьдрал дунд нь ингээл орол явдаг. Тийм л та. Би 3 жил болоод Монгол явна гэсэн чи одоо 18 жил болсон шүү дээ. Тийм бол тийм байна шүү. Ер нь 2 жил болчиход буцсан гэж байна. Дундаа утсан мэт тий. Тийм би 11 онд л нэгдсэн шүү дээ. Тийм лөө. Тийм тэрнээс ч бас 10 онцлог гэсэн шүү дээ. Тэрнээс хойш л жоох өөр өссөн. Тэгсэн. За танд спонсор байгаа юу? Танд өөдөөс ингэ Надад байгаа шүү дээ. тараа суугаад. Надад ч байгаа шүү. Надад ч Golden Gold байгаа шүү дээ нэрээ. Тий. Тэгээ манай Golden Gold таах мэдгүй байх нөгөө ер нь Монголын хамгийн гол шоколад нь Golden Gold шүү дээ. Чи мэдгүй юу? Би уусаа Монголд юм олон шоколад мэдгүй. Би Golden Gold байдаг. Өөр тийм. Шоколад компани байгаа юм. Та яг хоо жижиг юмуд байгаа хаа. Яа тэгээ Golden Gold уусаа цагаад уусаа чинь Бельгийн нэг технологиор хийгдэг. Бельг шоколад бол дэлхийн хамгийн гоё шоколад нэг шүү дээ. Швейцар Бельг те. Тэгээд эхэлдэг дээрээс нэг маш олон тийм төрлийн одоо нөгөө компани өөрөө бүр шинжилсэн юугаар бүр гоё болж байгаа юм байлээ. Тэгээ манай бас энэ бааж ялтад бас нөгөө би нэг бод гадаад руу ингээ явхад хүмүүст өгөхөд аюу гоё билег бас энэ шоколад үүд юм лээ монголчууд. Тэгээд нөгөө манай Gold Gold-ноос оролцож байгаа гэдэг та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд бас баярлалаа гэж хэлмээр байна. Үрнээс нь урсан жинхэнэ шоколад Golden Gobi. За бааж ялт та бүхэнд хүрж байна. Үзэгдэд хүрж байгаа. Тэгээд өнөөдрийг одтойгоо бид нар бас ярьцлага гэж одтойгоо самгуул асуух зүйлүүд байл да. Одоо ч яг одоо давхар одоо бас Legacy fan. Тэгээ хамгийн гол нөгөө би таад гайхаад байхгүй өөрсгч хүмүүсүүд гайхаад байхгүй. Яг энэ нутагт нь яг энэ хоттой байдаг Legacy fan бол шал өөр үт юм бэл. Тэгээ одоо нөгөө бид нар одоо Монголд байдаг фэнүүдээс илүү одоо тийм токсик гэх юм уу? Гүштэй гэдэг ууралж байгаа үнцэн шал өөр байгаа байхгүй. Тэгээ бүр чин сэтгэлээсээ бүр ингээд уурлаад ингээд ер нь тэр нэг Legacy fan ах юм ямар үт юм. Яг би чи энэ хотод 18 жил амьдсан гэж ярьсан шүү дээ. Ер нь бол яг ингээд бодоод үзэх юм бол би яг ингээд ухаан орсон цагаас ярих, төрсөн цагаас биш. Ухаан орсон цагаас ингээд ярих юм бол миний амьдралын хамгийн ихэнх хүч хилээ хотод өнгөрсөн байгаа байхгүй. Тэгээд энэ хотын гол үнэт зүйл ч юм уу бахархлан Legacy. Бахархлуудын нэг нь Legacy. Бид нар монголчууд бид нар ингээл Чингис хаан ч юм уу эсвэл бид нэг бахархал байдаг шүү дээ. Яг энэ хотын бахархал гэдэг чинь Legacy Dodgers энэ тэгээд бүх хүмүүс спортын багууд энэ багуудтай инвестед болдог. Энд чинь ингээд жилд нэг 2-3 тоглолт үзчих чинь жилд ингээд jersey худалдаад авчин тэр чинь бас санхугаарчсан тэр одоо багтаа ингээд инвестед болж байна. Тэр бас нэг талаар хөрөнгө оруулж байгаа. Амьдралынхаа тэгээ хідэн цагийг тэр зөвхөн тоглолтыг үзээд өнгөрөөж байна. Тэр мэдээг уншиж байна. Тэгэхээр чинь
тэр өмнөхөн хойноос нэг зүсэхгүй л болохгүй шүү дээ. Чигтэй ягаад гэхдээ яг энэ яг та хэрэлдэд хэрүүл хийгээд идэв дандаа. Би Lakers-ийн фэнийхүүдэд. Би үгүй хэрэлдэг чи яг бод өмнө. Дээрс чи LeBron-ийн фэнүүдтэй бүр амар хэрэлддэг. Гөө. Бүр алаан болдог бид чи мэднэ. Чи бүр сүултээ бүр үзэн яддаг болцоо байлаа бүр сүултээ. Амар пост ягаад LeBron-ийн фэнүүд ягаад идэж өдөд юм ягаад. Гөө. Ер нь бол ингэдэг. Би ингэж бодоод байхгүй. Ер нь бол юмд ингээд критик хандна гэдэг чинь байх хэрэгтэй зүйл байхгүй. Одоо зарим талаасаа одоо би одоо сэтгүүл зүйн салбарыг би одоо муулах гэж байгаа юм шиг. Гэхдээ жоохон зарим юмыг одоо хитрхи ингээ шүүгэр код хийгээд байгаа. Одоо жишээ энэ минь тэгштэй, энэ минь тэгсэн штэ гэдэг хитрхи уянгалах тал руугаа юм хандаад байхгүй. Тих ёсгүй байгаа юм байгаагаар шүүмжлэх юм шүүмжлэх ёстой гэж би боддог байхгүй. Ер нь бол наач бол монголчуудад бол жоохон таалагдахгүй юм зан шүү ер нь. Одоо жишээ нэг бол одоо ингээ LeBron-ийн фэнүүд ингээд байгаа байхгүй. LeBron ингээ уусаа 50 саяда хүрхгүй тоглоод уусаа тим тоглогч болчихлоо. Уусаа одоо эн чинь 41 настай ойлгомжтой байхгүй. Тэнгүүд тэр чинь ингээд бизнес талаасаа одоо NBA-ийн бизнес талаасаа, NBA талаасаа, спорт талаасаа харахаар энэ юм чинь яг ингээд цалиндаа хүрэхгүй тоглоно гэдэг чинь байж болохгүй зүйл байхгүй юу? Тэнгүүд фэнүүд нь яа гэхээр энэ минь 41 настай шүү дээ. Одоо юу өглөөгээд байгаа юм, юу хүсээд байгаа юм бэ? Энэ баг нь хамжилт гаргах гэдэг шүү дээ. Тэр чинь ондоо одоо ачирсан одоо тэр чинь цаашдынхаа юу бодоод байна шүү дээ. Тэр хоёрын зөрчлийг ярьсан бохгүй уулна. Би LeBron-ыг хейт байгаа биш. Одоо гэдэг Америк гэдэг чинь нөгөө хүн болгоны хүсдэг газар, дэлхийн хүн болгоны хүсдэг газар. Гэхдээ төсөөлөд яг буухаар эхний жилүүдэд угаасаа ингээд хүн болгоны тулд тэр челленж хэн нэг нь байхгүй бол челленжийг өөрөө дайраал гарна шүү дээ. Гэхдээ Америкт зогсолтгүй хөдөлмөрлөж чадвал амжилтанд хүрдэг гэж одоо надад нэг IT компанитай болсон нэг энтхий залуу хэлсэн юм. Хоёр дахь мастертаа сурж байгаа. Тэгээд танилцаад нэг 2 цаг юм ярьсан. Америк ингээд боломж өгдөг орн. Гэхдээ тэрийг боломжийг яаж авдаг гэхээр зогсолтгүй, өвдөхгүй, үхэхгүй одоо юу гэдэг нь өвдөх үхэх хэрэггүй хөдөлмөрлөж авдаг орн гэж. Сая Сан Франциско хотод сая өнгөрсөн жилүүдэд тэрний өмнөх жилээ буудлын ажилтны сүлжээ ажилтны ресторан ажил айлтсан байхгүй. Ажил айлт нь хуваарьсийн дагуу. Өдрийн эзлийнх нь шүн жигсаад, шөнийн эзлийнх нь өдөр жигсдэг ч юм уу. Тэдний ажлын шаардлага юу юм бэ гэхээр нэг ажил хийгээд хангалттай амьдрах хэмжээний цалин авмаар гэж хэлсэн. Тэр надад нэг зүйл амар бодогдуулчихсан. Нэг ажил хийгээд хангалттай амьдрах хэмжээний цалин авмаар гэдэг чинь тэр хүмүүс бүгдээ хоёр ажил хийдэг байхгүй. Тий. Тийш дээ. Ер нь энэ нэг юм одоо бид хоёрын мэдэхгүй зүйлс үзэгчдийн мэдэхгүй зүйлс. Одоо магадгүй чи идэхдээ 18 жил болсон болохоор чиний үл бүр тасал болсон байж магадгүй. Яаж уучраа болсон байгаа хэл та. Одоо бидний мэдэхгүй зүйл маш их байгаа шүү дээ. Ялгаа. Хөдөлмөрлөдөг ялгаа. Хамгийн наацхан тэгэл өртөгнөөс эхэлнэ шүү дээ. Өртөг амьдралын өртөг үлгэнд болох юм. Одоо ингээд амьдарч байгаа байрч чинь сарын төлбөрөнд тэгэл орлогоос чинь баг 3.1-ээс талын авчих баг 2.1-ийг хүртэл авчих штэ. Тэрнээс авахгүйл тэгээд чинь сар болгон ингээл яг төлдгөр төлнө. Тэр хизээс зогсохгүй тий. Ажиллахгүй бол тэр чинь тэр төлбөр чинь яах гэж тэгэл тиймэрхүү нэг амьдралын шаардлагууд нь жоохон ондоо юм уу гэж бодод шүү дээ. Гэтэ монголчууд одоо тийч л байна. Бүх хүн лизингтэй тэгэл яг лизингийн төлбөрөө зогсохгүй тэгэл авах тэгээ үүдэж байна тий. Болохгүй юм юу гэж. Тэр чинь ялгаа лизинг гэдэг чинь Монгол өөрийн өмч болгочих шин. Энд чинь зүгээр төрсөн шин. Яг хөө ингэж би зүгээр харсан. Би сүүлд бас нөгөө тайтаас асуугаад манай ялт гэсэн энд бас нэг 2 жил гарсан болчихлоо. Тэ? Тийм. Тэгээд зүгээр тийм байх. чи 2 жил гарсан болчихлоо тий. Тэгээд чи 18 болоход энэ хоёр болов байх хэрэгтэй. Тэгээд тэнгууд ингээд асуусан. Ер нь Америк аяг үнэтэй болсон тэр үнэн. Ковидос хойш пандемиас хойш үнэхээр дэлхийн өөрөө тэр чигээр үнэтэй болсон л доо. Тэгээд нөгөө Америкт гэхдээ ингээд саяны хэлчихсэн яг нөгөө хүсээд ирэхээр би нөгөө тайтаас ингээд шинэ байрчин сарын ямар үнэтэй мэг асуугаад би бүр ангаас юмсд. Нэг л өрөө хэдгинэ гэд 2600 гэж штэ доллараар. Тэгэхээр бол бас те одоо нэг сүндээр 10 сая төгрөг сар болгон зөвхөн байранд явж штэ хов осон байранд яваад байна штэ. Тэгээд 10 сая төгрөгийг байранд өгчөөд нэмээд дахиад дээрэс нь 6 цингэл амьдрах те бүх юм их нэ штэ. Олгоно штэ те. Яг 6 цингэл ихэнтэй байна. Байр 6 цингэл дараална. Байр 6 цингэл гэдэг чинь хүнийг нөгөө илүү хаппи болгох зүйл хэвгүй ер нь. Хүн гэхдээ штэ ер нь ингээд сэтгэл санаагаар унахгүй хаппи байгаад гэх юм бол ер нь айгу утаа явна ер нь нэр шүү. Сэтгэл санаа амар чухал хэвгүй ер нь.
унахгүй бас байх айгүй чухал. Тэр яг хөө тэгээд сая зур урд наан цанаар болсон ч магадгүй л дээ. Байрны дүрээс яраас шууд 100 цангал. Тэгээд гоо тэгэхээр харин чи энд одоо ингээд яг зүгээр инженеэр ингээд бодохоор сардаа хамгийн багадаа л нэг 5 6 7 мянган доллар хийхгүй л бол амьдрахгүй болчиход байгаа хөөхгүй. Тэр чинь тэгээд зүгээр бас нэг юм дураараа хийждэг тийм бас мөнгө ш. Тэ? За тэрийг ингээд хөө. Тэрийг нөгөө чи дүгнэхгүй энд амьдж байгаа хүмүүс нь дүгнэдэг хөө. Болох уу? Гоо би дүгнэмээр юм. За чи дүгнэ. Та хоёр энд байгаа болохоор би өмнөөс чинь дүгнж өгмөр юм зөө. Тэ. Би аягүй асуух гэдэг юм. Тэгэхээр нөгөө харин зүгээр энэ л нөгөө тийм нөгөө хүмүүсүүдийн нөгөө түүний бодлоо шүү дээ. Гадаад л очих юм бол болчтой юм гээд та хэллээ шүү дээ. Тэр л бас тийм мөрөөд шиг тийм амархан зүйл байдгүй юм байлээ шүү гэдгийг хэлэх гэсэн юм тий. За нөгөө шоу цэнгэн гэснээс Холливуд, Лос Анжелес ингээд нэрнээсээ шууд юу гэхээр шоу цэнгэн, урлаг соёл, Америкийн баг дэлхийн түүн тий. Тийш. Энэ яг энэ хотын одоо оршин суугчид юу яаж мэдрэгддэг? Ямар ялгаа байдгийг. Манай Илээ хот чинь манай Илээ хот. Би ихтэй Илээ хоттай байна. Бүх юм байдаг. Илээ хот бол урбан хот. Гэхдээ байгаль бол байна. Холливуд уулыг харж тэр цаашаа Big Bear гэдээ явах юм бол амар гоё үзэсгэлэнтэй газрууд байна. Энд далаа байна. Тий. Бүх юмтай шүү дээ. Баян хүмүүс ч байна. Годомжинд амьдарч байгаа ядууч хүмүүс байна. Тий. Баян хүмүүстэй бүр дэлхийн том хамгийн том тэр бомтонгууд энд амьдарч байна. Хамгийн ядууч юм байна тий. Спорт үзэх туртай бол спортын том багууд байна. Урлаг үзэх туртай бол энд киноч байна, дуу хоорч байна, бүгд байна тий. Бизнесийн том юунууд ч байна. Тэгээд бүх амар олон юм ингээд нэгдсэн нэг газар ингээд байдаг, цогц байдаг болохоор би нэг хатад амар туртай. Тэгээд дээрээс нь аягүй олон соёлын одоо бүр дэлхийн бүх өнцөг болон бүрээс ирж амьдсан хүмүүс байдаг байхгүй. Ямар ч одоо арьс, өнгө, шашин, шүтлэг бүгдээр ингээд нэг дор холдож амьдарч байдаг. Тийм болохоор би Илээ хотын яг тэр даваа талд нь байт юм болоо гэж боддог шин. Тэгээд мэдээ цагаагаар бол байсан. Тэгээд налдаг нөгөө Калифорник ингэ нөгөө тий. Тэр нөгөө Пасхад зүүн юу л байгаас нөгөө ярих юм бол нөгөө талынх нь бас дайм буудалцаанч байна үстэй тий банк тий. Банкын байна тий. Бүх юм байна. Бүх юм байна тий. Байхгүй юу ч байхгүй тий. Байхгүй юу ч. Хизээж очихгүй газрууд байгаа шүү дээ бас тий. Энэ энгийн юм бол очих Чанга болохгүй газар. чанга. Бүр гоё газар бүр дэндүү гоё. Тэгээд бүх юм гэдэг доор нөгөө хоёр юм том өнцөг хоёлаа байгаа юм л та. Нэг хотод тий. Төрийн саясан. Энд чинь нөгөө нийт нөгөө каунтигаар хэдэн үнэтэй гэлээ? 40 сая. 40 баг 40 лээ. За би яг тэр сайн тоо. Тэр нийлээ 20 сая шиг санагдав. Тэр саяны хүн хамт ингээд байж байгаа тэгээд бүтэн хөтөлт ингээд жижиг хотууд нийлээд ингээд каунти болох тий. Тийм байна л да. Тэгээд би за нөгөө юу ярих гэсэн. Түрүүний нөгөө асуудлууд дээ. Ер нь чи бол өөрөө бол жоохон сахилахгүй юм шүү дээ. Бусдаар бол сүртэй сахилахгүй байгаа юм шүү Би бас сахилахгүй байгаа шүү дээ. Сахилахгүй хүмүүстэй л нийлжсэн болгосон. Ер нь айгуу томоотой юм шүү дээ тий. Би айгуу томоотой. Монгол доктор томоотой байсаар ирсэн юм тий. Томоотой байсан. Чи ер нь гэхдээ Монголд байхдаа одоо би ярих гэдэг одоо ингээд бас фанк бит ингээд хамтлагийн дуучин хоод. Тий. Нэр нь од. Нэр нь хоод. Тий. Сөүштэй бас. Би ч хүнтэй ингээд танилцж байцгатай ингээд өөр би од штэ гэдэг. Тэгэхгүй нэр маань одоо. Гэхдээ бас тий. Бас хоёр бол тий. Тэр октод ер нь хэр чамайг эргүүлдэг байсан юм бэ? Эргүүл штэ. Эргүүл. Би ч бас тэр сонсож байгаа. Тэгээд чи гоё чинь тэгээд утсаар их залгана мессежлэг чинь тэгээд өөр юм байгааг юм чи одоо Чамайг эргүүлээ чи бол нэг ч эргүүлдэг байсан гэж байгаа юм сая тий. Тийм штэ. Ер нь тэр нь жоохон муу. Юу юм уу? Би чи нөгөө Охин нарихтай муу юм уу? харин охин ярихтай муу. Тэр талынхын скил хөгждөг юм байл штэ. Ярьж чадахгүй. Чи юу гэдэг сонсоод байсан чи юу гэдэг нь чи нөгөө Валдиныг чихрээ шоколадыг ирсэн шоколадыг нөгөө түүцэн нөгөө төлбөрөд өчтдөг байсан гэдэг шиг байх гэдэг. Зүгээр гараач зүгээр сонсоод байсан чи ер нь текст дээр нэг юм тийм пост оруулсан байлаа шүү дээ. Чи бас юм тиймгүй юм ярих гэдэг шүү. За тэгээд Найр нүст ирэх шүү юм. вилтний хайхтар найз жоо тий. Нэг тийм олон одоо юу байдаг ш надаа. Ааши найз хүндээс би ерөөсөө охиндоо өргөж байгаагүй хэлсэн яа цаа. Гү аюу цөөхөнд өрчихсэн. Монгол тогтоол? Тэг Монгол тогтоож энд ирээч. Ер нь баг байхгүй л гэдэг юм даа. Бараг байхгүй. За. Цоц. Итгэхэд юм би одоо. Зүгээр чи
Яг хаа тэгээд юу гадаж болон зав хүнд жоо болтыг зав. Дандаа бид өөрсчих юм өөрсгөө бодоод байна зав. Бүхэн чамтай адилхан. Би одыг мэддэг байхгүй юу гэдэг бас тий. Хоёр Би бас одыг мэддэг шүү. Би бас одыг мэддэг шүү дээ. Фанк гэдэг хамтлагч манай MC бас тий. Оролцоотой байлаа, бас ахын байлаа. Эцэг бидний хуурай дүү байлаа, бас одыг бас мэддэг шүү дээ. Тэгээ яадаг гэсэн тэр. Амитгол энт тэгэл хоёр урахтай л. Яг ийм битээр гэсэн болохгүй. Өнөөдөр надад аягүй гоё бичлэг хийж өгсөн. Яг миний тийм байхгүй. Нэр Lumina Funk Fit чинь бас Тий ахын дүүс бас хамтгүй шүү дээ. байсан шүү дээ. Тийм тэгэхээр бас тий урлагт нөгөө ах нар байгаа. Гэтэ би Lumina хамтлагийн ах нартай амар хайртай. Тэр чинь яг ингээд бид нар бас ингээд дүнгиж ингээд урлагт орж байгаа болохоор бас нэг чиг авах баримжаа авах нэг хүмүүс хэрэгтэй болж байсан. Яг тухайн үед MC ах тэгээд анхаах баж авах ч гэсэн айгүй сан тусалдаг байсан шүү дээ. Тэгээд тэр талаасаа би бол амар Lumina хамтлагтай амар хайртай. Бүр ерөөсө туслаагүй мөртлөө респект нэхэд идэх хүмүүс идэж байна. Би чиний ах гэж шууд гинт ах гэдэг. Тийм хүмүүс идэж. Би тийм хүмүүсийг жоохон ойлгодог. Зүгээр надаас хэдэн жилийн өмнө төрснөөр респект нэхэд байсан. Сонио үстэй. Чамаас хэдэн жилийн өмнө урлагт орсноор гэж байна. Ер нь тийм хүмүүсэнд үүдэж. байдгүй гэж юу? Тийм. Гинт гарчна чи наа хүндлэг гараад. Ахны хаяа нэг илээд ирэхдээ минут тосоор энэ чиний дөөд шүү гэдэг тэр гайг байгаа. Зүгээр шүү дээ. Барби илээд шүү дээ. Та чи шалд ондоо шүү дээ. Жишээ нь биднийг яг чиглүүлж өгчсэн юм болохоор респект хийхээс өөр аргагүй. Тэр илээд идэх гэж чинь нэг хоёр удаад нодоор нь тусуучлаа шүү юм. Сайн ирэхэд лодоор бас тусуучлаа шүү. Ямаа. Бас тий. Бас байна. Жог байж Тийм болно. байна. Бас нэг Бас арайч таа. буян байна. Бас нэг жог юу вэ тий? Танай хипхоп ертөнц чинь одоо ер нь тийм амар ертөнц байгаагүй шүү дээ. Яг одоо та нарын үед чинь Чаг. Яг тэрнээс яг холбоо тий. яг чиний үдийг юу чангуулсан бэ? Энэ наадах чинь би асуух гэсэн. Ерөнхийдөө чангуулсан уу? Оо тийш дээ. Тэгэл ерхийлж чанга. Ер нь л тэгэл хэцүү шүү дээ. Гэтэ бид чинь бас гайгүй. Яг адилхан хамтлагууд идэв шүү дээ. Би яг тухайн үеийн яг бидэртэй хамт бас ингэж явж исэн хамтлаг. Тэд чинь бас яг нүдэн дээр тэгж байгаа. Бид чинь янз бүрийн болчингууд нь MC ах ингэ хэлдэг. Оо тийш очоо дуулмууд MC ахтай яриа гэж нуугдчихдаг. Тийм болохоор MC ахтай амар хайртай байдаг шүү дээ. Бас нэг юм байна тий. Тийм. Тэрээс чанга шүү дээ тий. Чанга. Чи одоо зөндөл харж үдсэн бах тий. Өө зөндөө үссэн. Тий. Нэг юм жижиг сажиг бол нэг юм пүүсний дээр мэр бол юу ч шүү дээ. Би чинь төмөр замд үссэн үг. Төмөр зам бол класс газар шүү. Калас. Тэр үед калас. Пүүцний дээр мэр бол энүүх энэ ч тийм. Охин минь одоо гайхуулсан гоо одоо тийм. Яг уу байх огт байхгүй хаач дэлхийн хаанд огт байхгүй. Тэгээ зүгээр ер нь маш одоо соёлтой болж байгаа харанхуй байдлаас гарч байгаа тийм тэр 20-30 жилийн өмнөөс дээр л мэрэлтгэл гэдэг юм одоо ярихад бас угаасаа утгагүй санагддаг. Нийгэм уусаа. Гэтэ нийгмийн тэр үе тийм байсан юм. Пүүз угаасаа дэлгүүрт байхгүй юм чинь нэг л дээрэмдэж пүүзтэй болгох юм шүү дээ. Тийм ээ бас тий. Одоо бол ингээд чи хөдөлмөрлөөд пүүз авыг бол чамд гэрт чинь хүргээд өгч юм, гадаадаас авчираад өгч юм. Эсвэл ингээд сонголт дүүр маань бүх төрөл одоо зөвхөн нэг дэлгүүрт биш зөндөө дэлгүүр зарж ингээд сонголт их байгаа болохоор нийгмийн тийм байсан. Тэгэхээр нийгмийн тухай яриа шүү энэ баажи битүүрийн энэ яриач. Тэрнээс сойсын тухай яриа бол биш шүү. Тийм шүү. Та нарыг буруу ойлгох юм байл. Тийм үнэ яг үнэ. Би яг тэрийг бас тайлбарлая гэдэг. Юу тэгээ нөгөө хамгийн ингээд би зүгээр тэр монголчуудын нэг юм байна. Шууд нэг бүүлийддэг. Өөртөө бүүдийн дургуу гэж бүүлийддэг хамгийн гол нь. Бүүдийн дургуу гэд нөгөө үнэ бүүлийддэг. Бид нөгөө тэгээ нөгөө ингэж гараа хизээч тийм байгаагүй юм шиг худлаа ярддаг. Би гайхаад байгаа. Яг урдгийнх нь сургууль нь хамгийн их нөгөө илүү нүдэн тарагдаад чихэн сонсогдоод яриад байгаа болохоор тэнгүүд тэд нар ингэдэг гэдэг ингээд те уучлаарай. Бүр захын бүх сургууль бидний үед бүлэн байж байгаа юм шиг бүрийн сургууль шүү тийм ээ. Гүд тий төв байна бүр ямар сургууль бүл байгаа. Бүлээгөө сургууль хаач байгаа юм шүү дээ. Юун дээр тэр худлаа ингэж яадаг. 11 дэх сургуулиасаа тараал зодуулдаг. 40-50 мянгатайханд. Тийм шүү дээ. Тэгээд бүр сүүлдээ ингээд нөгөө багш нар хуралдаад хүүхдүүдэд яаж хамгаалах гэдэг хурал болж байгаа шүү дээ. Багш нарын хурал, захирлуудын хурал. Бүх хүүхдээ хөтлөөд гэрлүүн харж чадахгүйгээс хин нэгэн зодуулаад юм зү. Сургуулиас гараад харж ах замдаа. Тэгээд сүүлдээ ингээд нэг би аавд хэлдэхгүй. Тэгсэн чинь заав маргааш хүүгээ сургуулиас наваа гэж авч. Би зүгээр аав ингээд зүгээр хурж авах гэж байгаа юм багч. Цагдаагийн маяг.
Иймэр шуулаад байгаа юм. Маягтай нэг дуурж Яасан байхаа гэж хүүхдээ авах чинь. Гэхдээ яг тэгж ирсэн. Тэгэхээр үе тийм байсан бохоггүй. Тэр нэг би тэр одоо тийм дээрэмдэлт орчин дуудаа ийм нэг хаасаг л үзчихсэн. Одоо нэг тийм үе байгаагүй юм шиг нэг Бүх хүн байгаагүй шүү. тийм байгаагүй юм шиг. Үгүй ер нь дээлхүүд Одоо байхгүй байхгүй юм. Үгүй одоо ч байдаг Харин байгаад Үгүй одоо ч байгаа яг үнэндээ. Үгүй, Одоо байхгүй. ч байгаа. Тийм. Гэхдээ тэр бол байхгүй төлөө бүх хүн байдаг мөртлөөсөө яг бод байдал дээр хаанч байж байгаа. Тийм. Бага Америкт байгаа үстэй битүү байгаа үстэй ер нь байдаг тийм. Америкийн одоо сургуулийн ч юм уу ялангуяа нөгөө ах トゥ сургууль мөргөлийн бүлий гэдэг асуудал чинь баг үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг юм шүү дээ. Тэр чинь тий бүлий гэдэг чинь бүр ингээд нэг нэгийг дээрлэхдэг. Одоо энэ амьдралын нөгөө гарал үүсэл зэндаагаараа яаж маадаг тэр чинь одоо Америкийн зөндөл кинонд тийм нэг би нэгээ дээрлэхэлдэг. Тэгээ нөгөө хүүхдүүд чинь насаар дээрлэхэлсэн баг чинь нэг өдөр уур нүрээд сургуулийн тэр чигээр буудсан чи гэр үзэндэл гарч шин. Тийм, ер нь төстэй шүү. Тийм, тэр чинь бүлийг эслэхэлж байгаа. Тийм, ер нь. Тэгээ одоо юм чинь бидний үед ингээд бүлий чинь ингээд физиклээс واخгүй. Шууд ингээд барьж авч зохиж мөхтэй. Бид нар чинь сошиал моошл байхгүй юм чи. Одоо сошиал дээр тэлсэн. Зургийнхын доор ч юм нэг постныхын доор алаад тэлсэн. Тийм. Тэрийг бол хэлбэрийн өөрчлөгдөж байгаа байхгүй тийм. тэрийг Монгол их сайн штэ. Сайн штэ. Тэг ямар ч зураггүй усгүй. Тэгээд гайгүй зургатайгаар ороод харангууд уул ус чон Чингис Мингис хааны зургтай. Ерөөсөө яг бодит юу ч байхгүй. Тэгээд сүүлд өдөр хэлээд байгаа үнэн шүү дээ. Одоо бидний энэ амьдрал тэр чигээр энэ сошиалаас болоод манай Монгол улс нь хөгжихгүй байгаа. Гүү би ихтэй Монгол дээр бүр 100 ягаад тэгэхээр ингэж байгаа. Нийт 3 сая хүн амтай. Тийм үү? За 3.4 сая болсон баха сүүлд тийм. 3.4 байх шиг болсон. Хамгийн сүүлд миний би буруу санаг бол 3.5 ч илүү болсон санагч. Facebook аккаунт нь 7 сая гэсэн шүү. Монгол уу? Тийм. Монгол 7 сая аккаунттай тэр одоо төрцөн нэг сартаа хүүхдч аккаунт 2 үжичлээ шүү 2 аккаунт болсон байна шүү дээ. Энд чинь дандаа трол аккаунтнууд байгаа байхгүй хүм уулдаг бүүдийдэг бүр ингээд тусгай айран байгаа гэдэг чинь үнэн шүү дээ. Тэргүүр одоо ингээд бид нар сонгуулаа хийж гин тэргүүр ингээд намууд нь тэргүүр ингэж надад чийлэхэд 3 аккаунт байгаа. Үгүй надад нэг нь өөрийгөө магтуул. Үгүй надад ямар ч тийм өөр юм байдаг. Миний хэлэх гээд байгаа юм тэгэхээр бид нар яг хөөр бүх муу зүйлийг хамгийн түрүүнд дуурайж хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр яг хөөр ядаж энийг зэгслэх хэрэгтэй. Ингээд хөгжигийг бол ийм жоох юмс итгэх хэрэгтэй байхгүй юу юм бол. Тийм. За бид хичээе. Чи хичээ. Нөгөө ахмадуудынхаа үгийг сонсч гэж бид хичээе. Тийм. Уучлаарай. Чи яг юу ирсэн ба? Тийм. Энэ нөгөө хиний одын дуртай юм уу те? Одоо энэ миний талын Монголыг мэдгүй хүн байхгүй л да. Гэхдээ талын Монголын амтыг шүү дээ. Яг гадаад ирээд жоохон хэсэг хугацаанд байхаар илүү ойлгох юм. Энд яг Монголын амт явчихдаг байхгүй. Тэр нэг шүлэлтэй борц. Тэр нэг сонгонтой юутэй тэгээд энэ тэгэхээр гадаад байгаа хүмүүстэй захих одоо тэгээд авч явж хамгийн одоо супер одоо нутгийн амт бол энэ талын Монгол шүү тэгээд од бас угаасаа байнгын хэрэглэж үүтэй. Байнгын хэрэглэж тийм. Харин юу уутаар л захиал. Ер нь Монголоос хүн ирлээ гэх юм бол хэдий яваад ирсэн. Өдөр нь байвал энэ гусаадах юм байна те нэг. Одоо бас тэгж өдөр бол хаяа нэг ичмэр үүдээ. Хийхдээ ч айгу хурдан мэт хийхэд айгу нэг болоход айгу хурдан те. Амар ах бас те бүх юм. Тий. Чи одоо нэр одоо би чанаас асуух чи одоо энэ дээр бас 2 гаруй жил боллоо. Ер нь Монголоос ер нь хамгийн хэрэгжилж байгаа юм юу вэ ер нь? Чиний хувьд Хэрэгжилж байгаа юм аа. тий. Энэ Монголоос одоо захиж хамгийн их хэрэгэлдэг юм юу вэ? Монголоос захиж байгаа хамгийн их хэрэгэлдэг юм өгөөжийн жимс боб байна. Жимс гэдэг боо гэж нааш нь явуулчихж байгаа юм. Өгөөж те. Яг манай хоёр хөлтөртэй. Тэгэхээр нааш нь явуулчихж байгаа юм тэрийг. Уг хүн ихээр захидаг байхгүй. Гэтэ тэр боо мов шиг юм чи гэхдээ энд хангалттай байдаг юм уу? Уг хэлт чинь Монгол амт юм шүү дээ. Талах Монголоос талах цагтай хүмүүс шүү дээ. Аа? Монголоос талах цагтай хүмүүс. атар талах юм. Арай өөр байгаа тийм тий. Тийм. Гэвч чинь нэг ширхэг мөхөг янз бүр юу яадаг хийдэг технологи нонд байд юм шүү. Одоо энд ингээд талахыг ингээд бацах юм бол ингээд бүр юм жижиг юм болчихно. Атар талах болох чинь нэг тийм биетэн шүү дээ. Ширхэг айгуу тийм зузаан. Бацахгүй. Хатаж матах юм бүр зэв юм. Гэхдээ тийм л байна тийм. Гэхдээ хүн болгоныг крэвинг шал ондоо юм билээ. Тэгэл загтаг юмнууд хүн болгоныхоо ондоо шүү. Тийм тийм. Тэгээ хаяа цагаан сар магаан сар
айл мэлэр яваад оронгууд яаж авчирсан гэмээр ууц мууц үйж л гэдэг. Яаж оруулж байгаа юм. Үгүй энд яаж ууц. Энтгийн хончин сүүл байхгүй шүү дээ. Нэр тийш тийм. Тэр сүултээ байгаа дэрэ тий. Сүүлдээ. Яаж авчирсан мэдгүй. Тэр баг амьдрал нь оруулж яадаг. Монголд яасан ч юу хаашаа ч юм оруулж чаддсан байл шүү. Тэрнээс болохгүй шүү. Ер нь болохгүй. Ер нь бүр тэр нөгөө түүхийн магцах бүр ерөөсөө хуулиараа болохгүй юм биш үү? Ямар ч Түүхий биш ер нь ч болохгүй шүү дээ махвал. Гэхдээ харин тэрнээсээ болоод одоо би сая та нар харлаа шүү дээ. Би сая орж ихтэй Монгол гэсэн чинь нөлөөл байж шүү дээ. Монголчууд эдгээр ингээд нөгөө борц оруулж ирдэг түйд гэдэг юм тэд нар чинь ингээд авцсан байж шүү дээ. Америкийн юмтууд нэг хил гаалийнхэн чинь тэгээд намайг ингээд сая зүгээр орж ирэхэд намайг зүгээр 2 цаг суулгаж байгаа бүгдийг шалгаж байгаа шүү дээ. Би тэгээд маань шалгах юу ч байхгүй нь тодорхой шүү дээ мэдж байгаа. Гэтэл тийм болгоцсон байж шүү дээ. За энэ Монгол бол энэс батараа нэг юм байгаа гэдэг юм чинь янз байгаа. Тэрийг яг ингэсэн шүү. Чамаа 2 цаг ингээд саатуулсан шалгасан гэхээр нь лавлаа шүү дээ. Энэ манайтай ингээд хүн ирж байгаа гэдэг. Чи одоо лавлаа. Энэ хүний толгой нэг сэжигтэй байгаа. Толгоонд ямар нэг юм нуусан мэт харагдаад байна. Нарийн шалгах хэрэгтэй ингээд. Химийн босоо ирээ. Сүүлийн үед илүү нэг янз бүрийн газар хийгээд байгаа гэдэг. Нэг химийн босыг сонир тэгээ бид нарийн шалгах хэрэгтэй ингээд тэмтэрж үдсэн юм шиг байгаа. Ингээд юм хийж өгөө юу. Яг ясаагаа Биш бүр юугаар оруулсан шүү дээ бүр. Ирэнтгэнэрөө. Харин яг тийм тэгсэн гэсэн шүү. Тэрнээс тэр бол уг нь юм уу та хамаагүй юм байна. Борц мустаа хамаагүй. Хамаагүй. Гэхдээ тэр яг өвчүүтэй агтай яг чинь хүн болгоны шалгаж чадахгүй шүү дээ. Рандом ингэ шалгадаг шүү дээ. Тэгэхээр нэг зүгээр аваад ордог чинь л та зүгээр тий. Шалгахгүй аваад ордог. Мэдгүй бити юм сони юм би мэдгүй. Гэхдээ би чаас оруулж ирэх чи аяг сайн буруу юм сонслоо шүү. За оруулж иж магадгүй тэгээд бас бодож иж магадгүй шүү ер нь бол. Тэгээд сүултээ байсан те гэдэг. Гэхдээ тэр Тайландд бол нөгөө ингээд зүгээр үйл зүйлээ амарж байгаа шүү дээ бид нар нэг сард ингээд монголчууд ч амарж байгаа шүү дээ тэгээд таруу авчиж болохгүй шүү дээ. Гүг тэр калаас те. Би тэрийг сонссон шүү дээ. Гүг би бүр өөрөө харсан шүү нүдээр. Нөгөө ингээд буудалд ингээд байнгут зөндөл монголчууд байгаа шүү дээ ингээд буудал. Тэгэл ингээд орой ингээд гараал ингээд талтай байжсэн чи хөөе баажи гэдэг орилж байна. Яс чи орж иж таруу гэдэг. Тэгэхээр ингээд ихлээр ингээд бурууч сонсчуу гэдэг. Гүг тэгээд бас зуны тэгээд чи өвлийн одоо нэг сард те бид нар ингээд амраа байж байгаа шүү дээ. Эхлээд итгэхгүй байгаа. Таруугаа байж игээд тэгээ манай бааз мац бид нар хүч тарууг гэдэг шүү дээ. Орж харъя гээд. Хармаар санагдаж жинхэнэ юм өдлөөд иддүү шүү дээ. Би тарууг нэг иддүү шүү дээ. Тэгээд арай худлаах гэдэг дотроос итгэхгүй. Чигдэр ингээд бүр ингээд ийм том тарууг ингээд заа мах тэгээд яг ингээд задлцсан ингээд бүр зүгээр ингээд баг чулуутайгаа байсан уу? Тэр чулуутайгаа явчихсан юм л шүү дээ. Бүр тайм юм. Тайландд тараг байхгүй шүү дээ. Гэхдээ чулуунч болтгүй чулуугаар бол Монголоос чигтэй юм л шүү дээ. Гэхдээ Монгол чулууч шал өөр юм л шүү дээ. Тийм. Тэ хаа нөгөө хагардгүй. Монгол тойроотой. Тайланд руу хоёр хөлдсөн хил давнаа. Эхнээсээ дуустал хойлж үрцсэн. Гүг тэгээ бүх юм тэгээ тэр онгоцоор одоо авчиж байгаа л өөр юм байхгүй шүү дээ. Хамгийн хадгалаад яаж авчиж яадаг энэ тэрийг бүр жорсондоо галт үлээ хийсэн байна. Тэр бүр амар үү. Тэр хойлоо маань нөтөлд хин орж иж яриад. тий жордондоо гардаг гэсэн үү? Жорсондоо галт үлээ тарга корхог хийгээд. Тэгээд чулууга авчираад чулууга ингээд авчирсан байгаа шүү дээ. Хав алуун болохоор тэр энтгийн чулууж байгаа ингээд хагачтай гинэ. Монгол чулууч хагардгүй гэж бас ингээд байгалийн юмнууд ноцтууд нь өөр. Тэгээд бүр ингээд бүх юм төлөвлөсөн байна гэж. Тийм юмд бол амар байна гэж. Гэхдээ тэнд тарга идэхгүй хүч гээд байгаа юм бах та. Харин боо тэр тэрийг гайхаад байгаа. далаа хэрэгтэй. Тарга идэх цагтад. Гит тарга идчих байсан уу үстэй те. Тэгэхээр энэ бас класс тий. Монголчуудын класс. Тэгэхээр наадыг өвчüm юм бол гай юм байна уу? Наадыг нэг ууц мууцуу зүгээр. Гэхдээ наа чи том шүү бас ууц мууц чиж бас жижигэн биш тий. Оруулаад тэгээд бас Гэхдээ ер нь бол хүн яаж яриа гэсэн. Хүн хүний захих юм шалгоондоо юм л. Одоо энэ ингээ борц цэгж байгаад би шалгоондоо одоо шөдмөлний юм захина гэдэг чинь. Тэнд бүр тарганы мах захин ч гэдэг хүн болгонд шалгоондоо л юм. Сонь. хүчгээл хэв багт идэхгүй тэр үнээр болдгоо юм багт тий. Харин сонь. Одоо оруулж ирэнгүүт яаж оруулж ирчдэг юм шиг байна тий. Гэхдээ ерөөс та манайх нэлж байгаа шүү. Ерөөсөө болохгүй. Одоо сүүлийн үед бол бүр одоо ингээд шууд буцдаг болсон шүү. Чангарсан тий. Хилээсээ буцдаг болсон байгаа шүү. Би ингэж бодох юм. Миний зүгээр санаад хүн болгон өөрөөр харахаа багтаа. Гэтэ нэг сар орчим чим 14 хоног гадагшаа явж амраа тий. Бид нар далааг уучраас далаа бараад амардаг штэ. Тий шүү дээ. Тэгэд тэн чи ингээд нэг юм амраа зөөл ингээд чийлэр очоод
14 хоногийн дараа Монголд очиод идэж болох юмыг Тэнд тий аваа тэгж ингэж хууль зөрчим мөчин жорлондоо хийн барин идэх. Тэр сонирхолтой л байдаг баг. Одоо Монгол бас нэг тийм зам байх шиг байна бас тий. Тийм. Нэг хүн юм хүнээс нь юм авдаггүй чи миний чи тэрнээс эхэлсэн шүү дээ. Нэг удаа нэг хүн юм өгчихгүй юу? Тэгэхээр за одоо тэгээд нэг үзэхгүй ороцсон байгаа юм чи хүний юм ингээд донгоолохгүй шүү дээ. Тэгсэн чинь нэг удаа хэлэр орсон чинь тэр шар тос гараад ирдээ. Энэ юу юм бэ гээд. Шорт болохгүй тийм. Гүгөө тийм шар тос одоо тийм юуны гартаа малын гартаа мартаа гэдэг чинь одоо гээд ярьдаг шүү дээ. Тэгээд юу ч хэлээд юм төсвөл би одоо ямар нэг тийм юуны төсвөл байсан. Тэгээд нэг шар тос байсан гэдэг юм аа. Тэгээд Сүүн бүтээгдэхүүнгээ бас болдог юм тийм сүүн бүтээгдэхүүн юм ч хэлээ нэг ямар ч нэг тийм байсан. Тэгээд магадгүй. гинт тэгээд бас за ер нь тэгээд гэтээ тийм тэрийн ч тэгээд тухайн үед тэгээд худлаа яриад оруулаад ирсэн санагдаад тах юм. Бэби ойлч гэчлөө. Амар юм нөө. Хаваад амар юм. Бэби ойл. Хүний юм уус яаж үлдээгүйг бас толгой ажилласан байт юм аа. Тооч тэгс манад орж ирдэг яриадсан мэт. Тэр нөгөө хаалгаач тослон хүүхдүүд байж тослон машиныхаа юугч тослон Шатасараа. Гүйл гахаа шүү дээ нөгөө гахаа сүүн тэр хоньны хоньны өөхөнд хоошураа цайвцсан хаалганы голоос тосолчин хүүхдүүдээс тосолч гэдэг. Тэгээ бодохоор нэрэл тэр одоо найгуу өнөр тийм гүйж идвэсэн байна. өөхөө тэгтээ өнөрсөө тусгоос. Бид ч жоо өнөрсөөд садал гэж кинод үзсэн. Тэс чи тосно өнөрсөө байгаа байхгүй тийм бүх юм тэгэлж болно. Хүүхдүүдэд тослоод байна гэхээр зүг чи одоо гоо сайхан арьсанд анхаарат байгаа үстэй. Тэгэхээр тэр үнэр тэгсэн үгтээс тэр гоо сайхныхын юм шууд цоож мөж тослоод шүү дээ. Үгүй тэрүүгээр бүр хуушураа игээд. Үгүй гэхдээ тэр үнэр бол яг Монгол хүн болгонд байдаг шүү. За тэр яг гадаад цүнхэн онгоолохгүй байж байгаа нэг 2 цаг дээр цүнх онгоолох шүү дээ. Пүү гэвэл Өвөл яахангүй. тэ амар Өвөл шүү дээ. Өвөл ирж байгаа хүмүүс. бүр амар юм өмхий тийм хиншүүтэй тийм үнэр үлддэг юм л шүү бидний хувцанд. Одоо гайг болж байгаа. Үгүй утаал болж байгаа юм уу? Бол багцаа гэсэн тийм. Утаа байгаад бол тэр үнэр байж л байгаа л да. За тийм ээ. Тий. Утаал бүр ямар ч алгахгүй өөр өх л та тий. Тэгээ яг тухайд үед иддэг юм л шүү дээ. Яг энд ирээд нэг 2 3 хоноод тэг онгоолох юм бол яг гоё. Дүм гэл өвт юм лээ. Өмнгийн говийг гатлан өөр Монголд зочиж өвгд энэ томголсон нутагт өөр юм бэлэгтэй үдлэхэд баатар ирсэн хүчтэй арамзал залуу бөхчүүд байгаль хэм бүтээлийг багтан хүртээд үднэ. Өвгдийн үнэт жор, өв уламжилсан бахархалт цог, талын Монгол. Ер нь ингээд подкаст гэдэг нь шүү дээ. Ер нь яг ямар ашигтай. Ямар ашигтай юм бэ? Үгүй ер нь ямар хэрэгтэй юм даа. Тэр би шууд асууж байгаа тий. Ер нь Америкт бол ингээд маш ер нь подкаст гэдэг зүйл чинь Америкт бол аимшигтай шүү дээ тий. Хүн болгон подкаст сонсдог, үздэг тий ингээд Подкаст болоо шүү дээ. Одоо ингээд нөгөө уламжлалт одоо телевиз, радио гээс бид нар ингээд мэдээлэл авдаг байсан. Тэр чинь одоо өөрчлөгдөж байна. Одоо бүгдээр подкаст сонсдог байж байна. Подкаст яагаад подкаст гэсэн popular on demand шүү дээ. Яг ингээд хизээд бол хизээ ингээд үзэхэд сонсоход бэлэн байждаг. Хизээд бол хизээ үзэж байна. Зөвхөн эфирийн цаг хүлээгээд авахгүй тий. Тэгээд дээрэс нь юу гэдэг одоо бид нар мэдээлэл подкастаас авч, стримээс авч, тиймхүү зүйлээр л авдаг болчлоо шүү дээ. Тэр тал руугаа нэг талаас хийж байгаа. Нөгөө талаас бид хоёрын яг гол point бол ер нь бол энэ арт ер нь юу болтыг. Одоо бид нэг мэдээ уншаад байгаа мөртлөө энэ яасан гэдэг нэг асуулт байдаг шүү дээ. Яг тэр асуултанд хариулъя л гэж бид хоёр хичээдэг. Түүнээс шууд яг ингээд тоглолт ингээд ягаад анализ хийгээд энэ нэг хичээлээсээ илүү тэр хөшигний арт юу болоод байгаа юм бэ гэдгийг ярих хүсдэг л дээ. Тэгээд бид нэг ингээд янз бүрийн ингээд твит одоо Шамсаас ч юм уу хуучин вожоос уншаад зөв нэг хідэн лайн уншичаал цааталтан зөндөө хадалтай асуулт гарч ирдэ шүү дээ. Энэ яагаад ингэж вэ? Тэр яагаад гэж. Тэрийг цаашаа явах. тэр нөгөө чи нөө бажи алтыг энэ үздэг үү? үзэн шүү дээ. Үздэг үү? Энэ бажи алт энэ яг влог юм уу подкаст юм уу? Бол подкаст. Яагаад влог гэж нэрсэн шүү дээ. Үгүй ингэсэн. Хамгийн анх ингээд Ток шоу шүү дээ. ток шоу байхгүй. Тэгээ ток шоу. Гэтэ би анх энэ чинь ингээд подкаст юм шиг байшгүй гэсэн чинь ядалт хуйгаа гэдэг хүмүүсүүд влог гэж нэрлсэн байдаг. Тэгээ би бол нэрлэхгүй шиг үхээр влог гэж. Тэгээ ер нь влог бол ерөөсөө хийгдэг үдээ баг ер нь. Тэр Япон явахдаа Тэр нэг влог тэр нэг аялын одоо эн чинь бас нэг влогер хуу. Тий. Влогер хуу болчиход байгаа тий.
Ер нь бол гэтээ ток шоу л да. Гэтээ гоё тийм ток шоу болгоод илүү гоё гэж боддог шүү дээ. Тэр л дээр үстэй. Тэрэндээ гоё шүү дээ. Тэрэнд гоё. Ток шоугаар л гоё те. За тэгээд ялт хоёрт яг хөө хуйхаа зүгээс яг хөө тэгээд жоохон амжилт гарахыг бодорой. Өөр юм те. Хүссэн биш бодорой. Манай бажи алтын одоо хамгийн анхны одоо платинум ивент гэж байгаа байхгүй. Тэгээд PC Mall. Тэгээд манай PC Mall-ын чи бол PC Mall юу мэдэх үү? Сонсч ирсэн үү? Бажид үзэхэд байнга байгаа үстэй. Тэгээд чи нөгөө Монголд айгу удацсан болохоор чи. Гэтэ чамайг байхад Монголд байх чинь байсан шүү. PC Mall. Байсан. Бага. PC Mall хамаагүй батараа байгаа шүү. PC Mall бол нөгөө Монголын одоо ингээд яах гэж анхнаас асуусан юм бэ? Хариултыг сонсохгүй юм бол энэ чи байгаагүй гэж хариулах хэрэгтэй. Тий гэж хариулсан. Буруу хариуллаа. Тэгээ манай PC Mall яг хөр угаасаа электрон барааны хамгийн том дэлгүүр. Тэгээ одоо Монголд хамгийн том дэлгүүр. Тэгээд яг хэрэглэгчдтэй бол одоо ингэ албан ёсны ингээд нөгөө брендинг юунуудыг албан ёсны хэрэгтэй өгнө. Албан ёсны газар зүг авчил хамгийн чухал шүү дээ. Хүний гал дээрээс биш. Дараа нь буцаад асуулах гэх юм бол яадаг. За тэгээд мэдээж Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi зэрэг одоо брэндүүдийн бүх одоо гарснуудыг ямар ч одоо урьдчилгаагүй шүү дээ. Урьдчилгаагүй. Тэгээс лизингээр олгож байгаа. Тэгэхээр энэ бол одоо бас нөгөө хэрэглэгч нартай бас ингээд боломжит бүх нөгөө юугаар нь одоо гоё юм хамаарна шүү дээ. Тэнгүүд одоо ингээд мөнгөний асуудал, төр төрлийн асуудал шүү дээ. Ингээд бүгд одоо боломжийг гаргаж өгдөг. Тийм болохоор PC Mall бол одоо хамгийн одоо тийм хэрэглэгчээ боддог одоо юм дэлгүүр шүү гэж хэлмээр байна. Тэгээд электрон бараг та бүхэн бүгдээрээ ер нь бүх цахилгаан гар удас бүх төрлийн юмнуудыг та бүхэн аль бис нэртэйгээр PC Mall-аас авч байгаа та бүхэн хэлмээр байна. Тэгээд бас бажи алтын зүгээс бас одоо бас өчнөө жил одоо бид нэр хамтдаж ажиллаж байна бас. Энэ удаач гэсэн бид таамт байгаа. Тэгээд PC Mall-той баярлалаа гэдгийг хэлмээр байна. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гин гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Албан ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урдчлага 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 та болоорой. PC Mall 75 35. Одоо Азийн гэр бүлийн харилцаа нэг өөр шүү дээ. Ингээд нэг бүлээрээ амьдардаг. Тэр зөвхөн монголч шиг Азууд. Тэнгүүд энэ чинь Европоос орчихсон соёл, Америкчуудын соёл бол 21 өрөөд гэрээс гараад тэр хүн орон гэргүй болсон ч тэр хүний амьдрал болдог тийм. Тий. Ер нь л Америкийн соёл бол ер нь бол тийм. Чи одоо жишээ нь гэр бүл ээж дүүнд ер нь их одоо жишээ нь бусдад харьцуулахад ер нь хэр одоо ойрхон харилцаатай гэж бодож байна. Бусдад харьцуулахад бол яг тийм шээ. Чи баг харьцахгүй байгаа юм тий. Ер нь бол баг тэгж хэлэхэд болно. Одоо муухай хүмүүс сонсгоор ямар муухай. Гэтэ би уусаа 18 тагаас эхлээд уусаа манай ээж Эквадорт амьдардаг. Эквадор руу ингээд явцсан, дүүг аваа явцсан. Тэгээ бид чинь ер нь маа гэр бүл аягүй сайн динамиктэй шүү дээ. Дандаа энэ ингээд тард амьдэрсэн. Тэгээд одоо Эквадор тоо юм уу? Тэгээ Монгол Эквадор хоёрын хооронд дээр очил амьдарч байгаа. Эквадорт баг ганц Монгол хүн байна уу? Тийм баг. Тийм баг тийм гэж магадгүй. Тэгэхээр угаасаа л холтохоос аа. Яг угаасаа жоо хол байгаад их юм бол холдох юм л та юм тий. Ойрхон байгаад бол тий хол байгаад холдох юм тийм. Тийм л. Гэхдээ яг хүн болгоны амьдралын юу шүү дээ. Тийм нэг чи усаад гэхдээ заавал тийм байх ёстой гэдэг юм яриа. Үгүй зүгээр ёстой тийм үү ямар Америкт бол тийм юм гэдэг угаасаа тийм шүү дээ. Ер нь их тийм нэг тийм ер нь энэ Европын Америкуудыг тийм нэг гэр бүл юм уу эсвэл ер нь зүгээр хамгийн ингэж шигээд нэг цэвэрхэн бохор байх маяг гэдэг. Хэвс энэ шууд гутлаа ингээд публик гэдэг туучаад явчихин те. Гутлаа тайлан майлан хүнд чинь бас нэг адгийн наазах нэг бактери эсвэл одоо эндхийн гутал гадаа бактери байдаг юм уу? Вирус байдаг юм уу те? Жог хөвгтөм ямар ч тийм те манайд бол ядаж бид нар бол гутлаа тайлахгүй гэртээ орно гэж бол байхгүй шүү дээ юм жишээ те. Яг үүдэндээ хүн болон тайлал тэр одоо хаанаас ирсэн соёлын мэдэхгүй л те ер нь те. Гэтэ ер нь нэг тийм байна те. Бид нар бол тийм хамаагүй шүү те. Ерөөс ямар ч гутлаа тайлахгүй за дээрэс нь тэр нэг хинэггүй нэг хүмүүс гэж яриад байдаг шүү дээ. Хинэггүй шүү дээ. Аав ээж мэж тэг жоохон өгч юм шууд юм давж өгч чинь нөгөө асамжийн газар явж өгч чинь те хамт аваачаад одоо энэ аав ээжтэйгээ хамт тэр чинь бол бас нэг Азийн Монгол соёл өөрлөлтөө байлтчихгүй бас монголч Аз соёл гэж нийлж сүрэн баг шүү те Азуудын соёл бас өөр энд бол жоохон харгас шүү ер нь бол Хатрын юу яасан ч нөгөө урлагийн чиглэлээр Канад руу сургууль сурах гэж байгаа. Тэгээд Америкт юм байна Холливуудд ирсэн
Тэгээ ягаад урлагаараа явсангүй? Тэнцээгүү. Тэнцээгүй шүү. Тэр өстой бизнес decision хийсэн. Угаасаа нэгдүгээр амар үнэтэй байсан. Угаасаа тэр мөнгөд би дийлэх байсан. Хоёрдугаарт шүү дээ. Яг төгсөөд ажиллая гэсэн чинь тийм яг ингээд сайн ажлын байраас гадна сайн мөнгө төлдөг юу биш үү? Бизнес биш үү? Тийм, мест биш үү? Ажлын байр биш үү? Маш ховор. Тэгээ амар олон цаг студиуд яг ингээд нөхний амьдрал шиг амьдран тэгээд тэгсэн мөртлөө яг л адилхан нөгөө баг хамгийн доод цалинтай хүмүүсийн нэг байгаад байгаа. Тийм. Тий. Супер одоо шалбарлаа юм шүү. супер тасарсан багийн биш л бол үстэй юм тий. Тийм. Гүү ер нь энд инженерүүд тасарсан юм шүү. Продюсерүүд л тасарсан юм шүү. Тий. Би бол инженер хийгээ зөв тийм миксигээ сууж байгаа хүмүүс чинь нэг тасраад ах чиг байхгүй шүү. Тасарч арахгүй юм гэж үү? Тий. Тэр нь бол цаад юу энд нь уусаа надад таалагдав. Тийм юм. Тэгээд за уусаа. Тэгээд уусаа энд ингэж хамаагүй өндөр цалинтай биш өндөр цалинтай. Энд хамаагүй илүү байгаад тахаар чинь тийшээ л явж байгаа юм чи. Гэхдээ яг мэрэгчлэн тэгээд яг суудад ямар мэрэгчлэл рүү болгосон юм? Сургууль бол одоо энэ мэрэгчлэж нөгөө коллеж чинь AA degree гэж өгдөг байхгүй юу? Associate Arts degree гэж. Тэрийг аваад тэгэл төрсөн. Тэрнээс цаашаа сурсан бол би мейжрээ сонгоод ондоо зүйлээр сурах гэсэн. Яг мэрэгчлээ сонгоод. Юу нь бол Тий. Тэгээд би тэнцэнээс майцсан. чи ер нь эмгтэй хүнтэй ер нь хайсах тал дээр хэр өөрийгөө айгүй сайн ингэ одоо яасан гэж боддог вэ? Суралцсан гэж боддог вэ? Хинээс. Бардагаас. Нийгмээс тэр чи хүн өөрөө олж чаддаг үстэй гэж. Би гайг л гэж боддог шүү дээ. Тий гайг. Би чамд маш удаа гэж чамд хэлж байгаа. Дандаа хомбиг гоцгонд толгой гэж хэлдэг. Одоо нэг гайг болсон байх шүү дээ. Баярлаа. Одоо нэг зөв жилдээ орж гэж бодоод байгаа ч юм тий. Нэг удаа тэгстэй. Энэ сайхан хэлчихэд та чи хэдэн жилийн өмнө лээ? Сүүлд эдгээр 22 онд. Тий 3 жил болж байгаа юм шүү дээ. 3 4 жилтэй. Бид тэр нөгөө дэлгүүрлээ явчихдаг байхгүй. Тэгэл юм сайхан гэл миний ажиллаж ахындаас их нэртэй болсон уу? Үгүй болоогүй гэсэн чи. Одоо оройлоо доо. Ер нь их нэртэй болоо гэж бодож байна. Одоохондоо төлөвсөн малга гэсэн чинь тийм үү. Ах нь ойлгоно штэ. Цэнхэр мэхэр бол дээр. Юу тийм юм байхгүй л гэсэн. Угаас ингэж боцлоо шүү дээ. Нэг хэсэг хүмүүс гайхсан бохоо. Тийм их бас энэ ч бас зүг гэхдээ яг асуух хэрэгтэй асуулт байна л да тийм. Сүйд гайхаад ирч байгаа тийм. Дандаа ганцаараа гомбын толгой гэж байгаа тийм. Тэгээс бол Одоо ганц биш болсон. Одоо шал орсон байна. Тэгээс тэгтээ гайхаад хий зүгээр байхгүй нэг бол хатаа тэгээд зүгээр нэг шууд найз хүн тавьж нийлээд нэмээд нэг нохоо авчихсан юм чи. Шууд өнөр гэр бол. Тэг өнөр шууд өнөр гэрүүл болдгийг ямар ч тийм шүү. Бүүнд ч юм уу тийм шүү. Тэг бүүнд ч одоо алдсан юугаа нөхчих штэ. Эдгээр одоо хинж авах юм. Би боддоо чи бүгдээ тагт болчихно шүү дээ. Эдгээр эдгээр насаа бүгдээ тагт болчихж байгаа байхгүй нэг. Тэр нөгөө Монгол руу буцсан Монгол би өстой нэ гэж нөгөө гэж чи Монголд хамтлагтай тийм дуурсдаг үйлчлэг. Тэгээд хүний нутагт тавьсан хүмүүсийн ганц өгүүлдэг юм нь миний бодлоор найз нөхөд тэгээд дээрс нь хийцсэн ажил нөхгүй. Тэгээд чи сая нөгөө мөхөрөө бирээд сая ингээд Америк хэд хотодороо тоглоход чи илээд хамт тайзан дээр гарсан шүү дээ. Тэгэхэд яг ямар санагдсан буцаад тэр мэдрэмжээ авч ирсэн үү? Ер нь анх ирээд тэр мэдрэмжээ ер нь санаад Амар санагц. Би бүр мартцсан. Яг ингээд тайзан дээр гараад нөгөө авдаг нэг гоё мэдрэмж байдаг шүү дээ. Яг тийм юм аваагүй яг 10 жил баг 20 жил болцсон. Яг тэрийг эргээд авсан чи яг нэг хар тамгийн нэг донтцсон хүмүүс яг нэг амтаа авчаад тэрийг яагаад гэдэг чинь тэр шиг яа бис дахиад гарч марч шиг санагдаад нэг л хөөрөл нисгэж байгаа шиг нэг гоё болчихсон шүү. Яг нэг Ер нь одоо дуучин болчихвол яа тийм аа гэж бодсон. Гүгүй. Гэтэ энэ жил мөнхөр чинь 25 жилийн нэг даа. Тэгээд тэгтээ бүгдээр ирж бас нэг юу яамаа стадион тоглоно гэж мэдгүй. Тэр нарийн шир юм мэдгүй. Гэтэ Тэгээд очлоо гэдэг үл. очих бодол байна. Тэр болно. Бөөнд өмдөг ус гоё шүү дээ тийм. Бөөнд юу тестер гоё явах тийм. Тэгээд юу гайх тэр нөгөө дөнгөж ирээд Америкт энэ чинь бүх юм залууслаад ирсэн шал өөр амьдрал туулаа явж байгаа гот тэрийг өгүүлсэн үү? Үүс шүү дээ. Өгөөл л та. Үүс шүү дээ. Тэгэл.
Чи одоо ингээд 2 жил гаруй боллоо шүү дээ. Тэгэхэд яг Монголоо хэр сандаг вэ? Найзуудаа хэр сандаг вэ? Ерөөсөө сандаг юм чинь л тэр шүү дээ. Өөр юм л байна. Найзуудаа санана. Сайхан наргиж ярьж суудгаа санана. Тийм ээ. Юу гэж уус? Найзуудаа санана гэж үү? Найз өтөө санаж тийм үстэй. Бизнесмен гайхаад өгтүүд гэх шиг байсан. Тэс чи энэ нөхөд гэж яриа би. Ойгоо сонсож байгаа. Нохот жоохгүй бүгд дээр. Тийм ээ. Нэг жижиг үгэн дээр хурдан хэлчихэд адилхан сонсогдсон шүү дээ. Тэгээ унгаах юм хамрах шүү дээ хүнийг. Найз тэгтээ санана тийг уусаа тийм мал сандаг. Тэгээ би нөгөө азар би чи юу гэхээр нөгөө ажлаа бол харцангуй баг санаж байгаа. Одоо подкаст хийгээд байна те. Гэтэ найзуудны айгүй хэрэг байгаа байхгүй юу? Тийм найзууд ирээд байна. Өөрөө айгүй очоод байна бас. Тийм тэгээд юу яагаад байна? Сул тал нь мөнгөтэй байгаад байна. Гүч Америк нэг хоёр очих чинь бас мөнгө хэрэгтэй шүү. Бас шаардсан шүү. Тий. Тэшин битгээ хаалаа тий. Гэтэ гоё. Ер нь бол гэтэ хаач ус найзуудаа энийг юм чи байхгүй болохоор би уйддээ шүү дээ Монголд. Байж юм бол ядаж өдөж ингээд нэг ингээд гоё. Миний амьдрал сүүлийн 2 жил амар тайван байгаа. Шалтгааныг хоолдгүй. Стрессгүй ингээд тэр стресс хайж эхэлж байгаа байхгүй бай. Өөр юмнаас. Гэсэн чинь хажууд бааж байхгүй болох миний амьдрал амар тайван байт юм бэл ингээд. Гэнт ирдэж орж ирэхгүй. Тэр наашин миний амьдрал одоо яагаад сүүлийн хэд хоног стресс гэхээр нэг хүн хамт байгаа байхгүй. Тэгээд заримдаа үе стресс тэгэхээр шууд чи яасан би задахгүй чи залгаж болохгүй нэ гэж орж ирнэ хүн чинь те. За юу вэ муу вэ гэж байхгүй. Тэр чин Хэрүүлэгдэж явсан. айгу тайван байгаа. Энэ одоо тайван амьдралдаа дахиад нэг хэдэн сар үргэлжлүүлээд тэгээд буцаад стресстэй амьдрал руу очиндаа нэг нөхрийн хажууд айгу хэцүү. Сайн нөгөө англи хэлийг нөгөө манайхан ч ихтэй авьяастай айгуу тийм нөгөө хиллэг дуудлага амар сайн штэ тий нэр тэр тэгээд нэг Америк элчинчлөө нөгөө одоогоос 20 жил өмнө Америк элчин дурхдаа цэжилсэн байсан гинэ бүх юм аа тэгсэн чинь ингээл заа гэж hi my name is гэдэг ингээл явсан гинэ бүгдийн яриад авс гэдэг ингээл бүгдийн яриад дууссан гинэ тэгсэн чинь нөгөө визний хүн окей бид нар тэгээ виз хөр боллоо гэсэн чинь нөгөө чинь hi my name is Ахад юм асуугаар ахад ярих юм байхгүй нөгөө чи ахад хай my name is гэдэг. Тэгээ нөгөө хүн ингээд цочоо тэгээд үе ингээд хоёр дахь айлтгаа бичлэг тавьчихсан. Юу бичлэг тавьчихсан шас гэж. Тэгээд визгүй болсон гэж байгаа шүү дээ ерөөсөө. Одоо ихтэй манайхан болцгоо. Одоо болцгоо. Юу гэж байгаа вэ? Саяхан одоо ингээд орсон чи бичсэн байлээ шүү дээ. Ийс бити цацаараа гэж юм байгаа. Илчингийн газар. Одоо мохор сүсэг бас дэмжиж штэ. Англи чимчгийн газар тэгээ бичсэн байлээ штэ сая. Ийс гүти ийс цацаар гэдэг штэ. Ийс гүгөө. Цацаар гэдэг нөгөө хүнийхээ виз өгдөг хүнийхээ хажууд ийс цацаар. Гүгөө ийс цад виз өгдөг байсан бол тэгвэл тэр визний газар байж яах юм бэ тийм үстэй. Гүгөө ийсдэр очиж гүгөө тийштэй. Энэ мухар сүсэг гэдэг юм одоо болоо. Нэр одоо хүмүүс үзүүлээд виз гаргадаг гэд амийн аварчаад имч шүү дээ. 2 3 дүүт нэгэд 10 цаг хагалгаа хийлгээд
хийгээд ийм чиг амьдруулгууд ёо багштай баярлалаа. Гүү тэгж болохгүй шүү дээ. Гэтэ наадах чинь нэг болохоор За яг хаа ер нь физик биш итгэл үнэмшил чинь бас За яг байна. Гэхдээ бас заримдаа тэрийг бол яа. манайх ихтэй сүмөж болгочод идэм бас зарим нь бас яг үнэндээ. Гэтэ нэг Бүх юм үнэс шүү. хэлээр орж энийг зөндөл ярьсан л да. Гэтэ ярих л гоё үгүй. Хөөрөг чинь ойлгохгүй зүйл шүү дээ. Хөөрөг гэдэг зүйл чинь Азууд ойлгоно. Азийн олон оронд байдаг тийм үү. Хөөрөг ингээд бас энэ юу юм бэ? Энэ юу юм бэ гэдгсэн чинь нэг Монгол өө. Энэ хараа ингэдэй. Басаад гэсэн шүү дээ. Тэгэл ингүүт үе чиг про гэж шүү дээ. Настаа юм байгаа гэдэг. Настаа. Энэ оо насаар хэлсэн ба шүү дээ. Энэ хийцүүдээ гоё те, ихтэй гоё те. Тэгэхээр монголчууд мөн манайхны гоё адил явдал бол гоё шүү дээ. Хизээч дуусахгүй тийм гоё адил явдалтай хүмүүс үү те. Нэг сонин кейс үзсэн. Би ихтэй тэр яаж дуусна нь мэдэхгүй нэ. Нөгөө монголчууд чинь жоохон хүүхдийн юунаас ингээд тамхилна гэдэг хэлдэг шүү дээ. Тэгж годомжинд жилөө хүмүүсийн нүдэн дээр тэгчих. Тэгсэн чинь нөгөөд нь цагдаад дуудсан. Тэгээд тэрийг тайлбарлах гэж боо юм болсон гэсэн. Тэр чинь тийм тий. Тэгнэлтэй. Тийм. Тэр чихтэй яалтчгүй бас яг ингээд одоогийн нэг юм бодох юм бол бас амар юм байна тий. Педофил цааш юм болж. Гэрт ерөөсөө тийж амар сонир үйл бас. Миний хүүгийн тамхинаас тамхил гэдэг байна. Зүгээр тийсэн. Жохон багтвал би өстө маш улгаа юу санти энэ гол дүрттэй бол маш олон ах гэж тамилуулсан даа нэр. Ямар мөр үнэтэй ч үсэн. Төрдөө тавь өгсөн. Амар уу гэдэг яг бодохоор тэр энэ чил нөгөө төрөний яриа. Гүг цагаасаа масаа орж ирсэн хүн болгоно гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Алинаас боо гаргаад. Тамхилаад гэдэг. Хүүхдүүд бас хар багаас нуус ингээд юунес бодцолтын юу гэгөөс өгöd байгаа байхгүй тий. Гэхдээ нөгөө зүйлдэг нөгөө хүүхдүүд цагаасаар гоогаад тамхил яасан ч гэдэг. Хүүхдүүд зүгээр би ч зүсгээ цагаас болоогүй зүгээр шалтаа бичдэг. Моцац дараагийн цагаасаар ингээд ингэж зүсдэг. Боо гарчаад ингээд. Би 2-3 настай хавыг яриад байгаа шүү. Та нар тийм бодохоор надад одоогоор бодож болохгүй шүү. Би нэг настай төрөөс ингэж ингээл. Ихний цагаан сард намайг сургачж байгаа. X номер гэдэг 2 настай дээр болж мөнгө өгөөд. Тэгээ мөнгө өгөөд. Тэгээ 2 настай мангар ирт мөнгөний онд орчиж байгаа шүү. Ингэж бодож байгаа. Яа боцож юу. Нэр боцож амар юм. Амар. Гэхдээ ийм л ялгаатай байсан бохоо соёлын. Манай соёлын бас амар тийм. Гэтэ нэг 2 насны юм ярьсан шүү сая. Одоогоор бодох юм бол аимштай муу харагдаж шүү. Гүзээр унжсан гидсэн ярьсан. Ус нуурхсан. За одоо дууслаа. За. Энэ тамхилт гэдэгсэн чи ямар амар сэдв бэ? Одоо Токио гэдэг. Токио явчихгүй. Йоо, энэ тамхилтын ард Токио явах юм уу? Яа. Бадэлтийн ивент гэж Tokyo application travel call гэдэг үйлчлэгээ нэвтрүүлсэн маа влогоор сурталчилж байгаа шүү дээ. Тэгэд энэ яадаг вэ гэхээр яг гар усны энгийн тарифаар гадаадад дугаартаа явах боломжтой байгаа байхгүй. Тэгээд яг одоо миний гарт Tokyo application энэ Tokyo application дээр бүх төрлийн үйлчлэгээнээс байгаа энэ дээрээс олон ус гэдэг дарангууд travel call эсвэл IP77 гэдэг үйлчлэгээр шууд Монголд байгаа юм шиг дотооддоо байгаа юм шиг дугаараар ярих боломжтой байхгүй. Тэгээ би та бүхний нүдэн дээр нэг дугаарлуу залгаж үзүүлээ л да яг хаа. Монголд өглөөл болж байгаа. Тэгээ зөвөр өглөө унтж байгаа мó юм уу гэдгийг. Oh my god. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Холбогдох боломжгүй байна. Тэгээ ямар ч байсан шууд ингээ холбогдчихж байгаа шүү дээ.
Би нөгөөдөр Монголд очино. Тэгээд хоёулаа уулзвал болох болов? Намайг Монгол руу яаж ингэж яваад ирээд байгаа юм бол гэж гайхаж байна уу? Энэ бол Travel Call. Нийтээлийн хэрэглэгчид Tokyo Air гадаадаас хамгийн хямдар ярьдаг боллоо. Ингэж л би ажлаа алдахгүй амарч чаддаг юм да. За, сонсож байна. Аха. За. Тэгээ. Түрүү нөгөө нэг Холливуд гэж тэгжсэн шүү дээ. Холливуудад тэрнтэй таарлаа, энэтэй таарлаа гэдэг ингээд нөгөө сошиалруудаа ингээд юунууд яваад байдаг шүү дээ. Юу н чи хэрэг олны аль танил хүмүүстэй таарсан бэ? Үүс эсвэл яадаг чинь. Нөгөө Valley Park гэж хийдгсэн шүү дээ. Тэгээд тэнд би нэг газар ажилласан. Berries Cafe гэдэг ийм пиццатай, lobster пиццатай. Тэр бүр элегийн бүр number 1 пицца байсан байхгүй. Одоо тэр газар хаагдсан байл. Тэр газар яадаг гэхээр ингээд ийм өдөр бол зүгээр пиццаны газар. Ингээд шөнө болонгууд 2-оос хойш ингээд бүх ингээд гэрэл мэлэн унтраагаад яг клаб шиг болчихдог байхгүй. Чанга хөгжимтэй байд. Тэгээ пиццагаа зарна. Тэгээ нэг 2-оос клабууд хаангууд бүх шоуд гэсэн маань тийш очино. Тэгээ тэнд бол бүр одод бол байнга. Тэгвэл хамгийн томоос нэг арав. би бол зөндөө харсан Mayweather-тэй уулзж байсан, Chris Brown-тай уулзж байсан. Тэгээ сагсчд бол зөндөө ирнэ. Ronner-тэйс бол бүр байнгын үйлчлэгч James Harden иржсэн. KD Westbrook яг бүр хамтдаа иржсэн. Ярдах юм бол зөндөө байгаа. Тэр чи дөнгөж тэр чи дөнгөж OKC од болчихсон юм. Суучтаас нь хамгийн номд Chris Brown Legend-үүдээс нэг юу? Одоо Jackson Lady Gaga. Jackson чи наваг ирээд удааг байхад нас ирсэн шүү дээ. Jackson 9 оноос сурсан л та. Тийм, би чи 8 онд ирсэн. Тийм, ирээд удааг юм тийм. Ирээд удааг байхад нас ирсэн шүү дээ. Тэгээ бүр Legend-үүдээс гэвэл мэдгүй. Justin Timberlake-тэй нэг таарчсан юм. Тэгэд юм ярьсан юм уу? Гүү би чинь ажиллаа хийж байгаа болохоор чинь янз бүр юм ярихгүй шүү дээ. Ондоо юм ярихгүй. Ажил. Чи нэг фэн уулзж байгаа ш ажил хийж байгаа юм. Тийм. Одоо ингээд сайн ингэж шинэ. Яг үндэ ингээд нөгөө ажил хийж байгаараас болохгүй дөрөндөө ийм уул нэг хүн болон бичээд байгаа надад ингээд. Чи наатандаа зураг авчирч, наатандаа ингэж чиж. Яг тэгээ хүн бол яг тэгэн штэ. Монголчууд гэдэг нь тэгээ ялт болохоор манай ялт чиг тийм баа чи ийм болцсон шүү дөрөвнөө өөрлөсөн. 12 онд иход өөр бичсэн. Тэг үнэ. 12 онд очиход шал өөрлөсөн. Дуртай хүнтэй очиод ингээд зураг авахлаад гэсэн чи одоо нөгөө NB чигийн улам ингээд профессионал болоод тахгүй. Улам ингээд нөгөө юу болоод юу өндөр болоод тэнгууд яаж ингэхээр нөгөө хүмүүстэй бас нөгөө түүх утахгүй шүү дээ. Би нөгөө хэлжтэй. Тэгээ Кливлендэд холио очиход шилдэг 75 долларчийг зарлах гэж тэнд миний хажууд бүх домгууд орчиж жакет авчихсан байхгүй. Тэгээ надаас тэгж авахгүй юм би гэх. Би профессионал те. Бити зураг дараарай. Тэгэл дээ. Би тэнд тэгээд тэрэгтэй тийж болохгүй. Монголоос ирсэн баг гэдэг хэлсэн л гэж байна. Яг тэгэхээр одоо өнөөдөр харах гоё юм. Яг үнэхээр ингээд бүгдэнтэй тэгээд юм ярьчмаар бүгдэнтэй ингээд те яг хажууд одоо чип тийш яваад шүү дээ. Ингээд яг хажууд яг ийм ойрхон байгаад байдаг. Тэнгүү тэдэрлэгөө ингээд гарч болохгүй ингээд яаж болохгүй зураг авч болохгүй гар ус авч болохгүй. Гэтэ гоо азар яг үнэхээр бас хаяас юм өдлөөд ингээд үнэхээр шүтэг тамирчтай бол ингээд ганц зур даруулчихж байгаа юм те. Тэр нь болохгүй. Тэгэхээр чиний сайн хэлдэг нөгөө ажиллаа их бол бид чинь яг нөгөө тэр ийм гоё боломжийг олгож өгч байгаа болохоор зураг авч болохгүй шүү гэж байгаа те. Тэгээ дээрээс нөгөө TU гэдэг төвшөө ок хоёрын маань нээсэн TU Home Cafe гэдэг T Cafe гэдэг шүү дээ. Тэгээ яг цайны тавх нь харж байгаа бүх төрлийн цайтай. Энэ зүгээр хөөе энэ алкоголтой цай гэсэн шүү дээ. Тийм. Ялта. Тийм. Ялта. Юу наатах хийж яахгүй. Энийг дуусчаад энэ ингээд юу нөгөө яг алкоголтой цайг нь би амсч үзье. Ямар цай вэ? Алкоголтой үзээгүй шүү дээ алкоголтой цай гэж. Тэгээд энэ яг нөгөө Лос Анжелесын Калифорни Холливуд ямар газар лээ? Холливуд дээр одоо бид яг ийм монголчууд юм ийм гоё газар нэгдсэн байгаа байна. Та бүхэн тэгээд ийшээ орж иж бүх монголчууд нөрж үйлчлүүлээрэй гэж хэлмээр байна. Чийл байла. Гоё тухал чадлаа, амарч чадлаа. Тийм. За тэгээд нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан од найздаа баярлалаа. Цаашдынх нь подкаст нэг өндөр амжилттай. Айгуу сайн подкаст хийдэг гэж сонссон. Хөөрхөн подкаст хийдэг. Хөөрхөн хийх. Хөөрхөн миний бас нэг таньдаг үнтэй хийдэм билээ шүү дээ. Тэр нэг дажгүй залуу байгаа. Аль нь? Тэр чигээ таньдаг. Гүү од лайг гоё тодох юм байна. Тэр нь бол юм болохгүй байгаа даа тийм. Одоо тэгээд энэ манай Годоговын чамд өгөөрэй гэсэн. За. Энэ бэлгийг. Гэтэ тэгсэн чинь дундаас нь нөгөө хуйга айгуугийн дунд олон нөгөө Америкт ирээд айгуу олныг хүнд өгчжээ.
Тэгээ эндээс миний энэ тэвлийг тийм авчих. Годгобгийн бүх бүтээгдэхүүнүүд байгаа. Би харуулж мэнээрээ. Энэ нэг би сайн нэг үйлдвэрийн бүтээгдэхүүн танилцсан байхгүй. Намайг өөрөөсөө ингээд манай үйлдвэр гэдэг аюу гой үйлдвэр гэдэг аюу том. Тэгээ нэг говийн нэг өдөр гэдэг энэ зургийг өөрөөсөө зургуулад энийг өөрөөсөө зурулсан мэлээ. Тэгээ энэ дээр гард энэ хараа энэ гэхдээ ийм гоё шоколадны юунууд. Тэгээ мэдээж энийг нөгөө Валентины баяраар өнөөдөр бид бичиж штэ Лос Анжелес. Яг өнөөдөр нэг тийм бол 214 мөнгө өнөөдөр тий. Тэгээ энийг гоё орой гоё нөгөө найз охинтойгоо их нэртэйгээ тий. Нийлээд нэг шүү ёо. Тусна гэж бодчихоо. Энэ жил амьдралдаа анх удаа Валентин тэмдэглэж үзчихсэн байхгүй юу? За. Ингээд сууж байгаа. Хан тийш тий. Тийм үү. Өмнөх хэдэн жил билээгүй юм. Ерөөсөө тэмдэглэж үзээгүй шүү дээ. Юусоо юу? Ерөөсөө. Амьдралдаа юу? Амьдралдаа. Яа, за өнөөдөр миний төв шууд тэмдэглэн. Тэгээ энэ бас ахаад нэг юм би хараад чинь голдоо энэ нөгөө талан дээр зүгтэг гоё нөгөө юу? Шоколад крем. Шоколад крем. Гэтэ энэ нөгөө хазнатны нөгөө хамгийн гол нөгөө органикийн 43% гэж байгаа байхгүй. Нүдэлгийнхаа 11 үед юм байл шүү дээ. Оо тийм. Тийм хараа. Тэгээд энийг би хэлэх гэсэн. Тэгээд дотор нь зөндөө гоё юм байгаа. За энийг бол авахгүй. За яг энийг эхний төч юм чи яг чамд өгчнө. Дараагийнхаас нь таваа яваад. За гоё найз охинтойгоо өнөөдөр тэгээ гоё Валентинаар гоё шоколад идэрээ. Болгодчихоо. Хайлуулж байгаа даа. шоколад ирч хүчтэй юу ягараа гэдэг. Шоколад чи баян босоостой байдаг гэж байна. Чи өнөөдөр жигдэр ингэ байж байгаа ч. Хивцээ. Тамхилтаа гэх. Яс баажиг түр тамхины юм. Чи нэг тамхилт үзтэй гэдэг. За тэгээд манай влогийн хамтран ажиллагч Singur брэнд маань бид бүхнийг аяны замд хамтарч тэгээд энэ нэг усны савыг чи нөгөө нэг олон цаг компьютераар ажилладаг хүн ус сайн уух хэрэгтэй. Тэгээ бас фитнес хийж байгаа хүн. Усны савд хамгийн хэрэгтэй энэ савыг одоо бас Батуйг ягаа ийцэн тэгээд айтайхан байдаг. Гэхдээ Америк руу гоё их хөвдөрдөй байна юмнууд. За од бол бас энэ биш вэ? Энэ нөгөө магнезиум одоо нөгөө ядраад байгаа шүү дээ. Одоо яг маргааш шийдвэрлэх ажил сүүлийн бүх одын тоглолт явуулахыг хамрах гэдэг. Тэгээд энэ магни уугаараа ядаргаа тайлна. За тэгээ нөгөө нойр дэмжигч Think Farm-ын бас бүтээгдэхүүн байгаа даа. Нойрыг чанаржуулна. Тэгээд чи ч юм бас нойрны асуудалтай хүн билүү үү? Гайгүй. Би хараа хоёр. За хамт унтж байгаа хүндээ жоохон асуудалтай юу? Харин тийм үү. Бас үйлдвэр Чи бол араас нь ороод ирсэн байлээ шүү. Би бол гэхдээ сүүлийн Чи бол бүр аимшигт орж ирсэн байна. Би сүүлийн гэхдээ үнэхээр жоохон унт чадахгүй. За тэгээд Талын Монгол мэдээж Монголын хамгийн супер бүтээгдэхүүн Талын Монгол бүтээгдэхүүнийг дээжээс танаа одоогоос дуртай юм гэлээ бүтээгдэхүүнийг дээжээс явуулсан. Талын Монгол чи дээрээс нь хэдийн авсан юм тест. Бүтээгдэхүүнийг дээжээс явуулсан. Тэгээд түрүү нэлсэн подкаст хийж байгаа. Тэгээд тогтмол үзэгчтэй болсон подкаста цаашдаа ч гэсэн сайн судалгаагаа хийж байгаараа. Тэгээд удахгүй бас Монголдо уулзах ерөөлөг. Энэ нэвтрүүлэг дээр оролцох бүх хүнд Монголдо уулзах ерөөлөг дэвшүүлээд. За тэгээд манай PC модын зүгээс одоо ингээд iPhone 17 биш тэ энийг өгөхгүй л дээ. Гоо. За 17 толгой тэгээд. Энэ ингэж байгаа нөгөө та нэг Америктуудыг хоёрт бид энэ iPhone 17-уудын нэг Монгол ийш нэгээд бүүнэр зөөж чадахгүй байгаа. Хилээр оруулахгүй тийм болноор яг ч байгаа юм бэ та гэд. Монголоос авч гаддаг ус Монгол эндээс авдаг та эндээс оруулж ирэх гэдэг байгаа. Тэгээд уучлаарай. Тэр бисимол дандаа юм бүгд юм тий гар ус зарддаг бэлэг болгож өгдөө шүү бас тий зарддаг. Тэгээд чи Монголд орсон байсан бол өгөх байсан. Тэгээд яг ч энд орж байгаа болохоор sorry. Дахиад орж болохгүй л. Дараа болно. За. Бажалтын Америкийн нэгдсэн улсаас хүрж байгаа дугаар энэ удаагийн дугаарын төчнөр Funkfeed хамтлагийн одоо former Funkfeed хамтлагийн бас ахад X мөнхөр хэв юм биш үү? X мөнхөр хамтлагийн гишүүн. За тэгээ Game Point podcast хөтлөгч Жод оролцлоо. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа. Илээд 18 жил болсон ядраатай. Тэгээ Калифорни мужийн Лос Анжелес хотоос хүрлээ та бүхэнд. Peace.